Хүүхэд насаа бас ингээ өнгөрүүлэх нь надад ерөөсө боломж байгаа. Би энэ хэлээ зөөз. Тийм. Тэр чин хулгайгаар Премьер Лиг хэлсэн. Таны бодлоор одоо хүүхдээ тамирчин болгож юм эсвэл хүүхдээ ирээдүйд амжилтанд хүргэе гэвэл та тэр зураасыг хаагур зурх вэ гэдгээ бас. Ювентус чинь одоо яг Италид 2 дахь одоо нэг Надаас л болчихлоо гэдэг. ертөнцийн төвд. Тэгээ бүх фэн баг юм байдаг. Тийм ба. би ингээд яг үлжсэн. Йоо, Ювентус ягаад хар цагаан хувцастай? Ууралж агаад шууд буу гэд зам дээр Максыг хаяад явчихсан. Тэр ингээ модалцах гэдэг. За сайн бацхан үзэгчтэй манай Mike Tab Friends podcast-ийн 12 дахь дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За ингээд студид тулгаа. За яка. Ана. Бэлэн сууж байна. За талтаа морил үзэгчтэй. За. За ер нь юу яах вэ? Шууд юу руугаа явчих вэ? Сэлрүүгээр одоо Дөрөв орох уу? ярих юм байна. За. Тэ. Энэ удаагийн манай подкаст арай жоо өөрөөр явж байгаа тий. Аа. За эхлэл нь бол яваасаа эхлэлээр гол үндсэн сэдвээр Формула 1-ийн нэг их мэдээ байхгүй. Гэхдээ байгаа хэдэн мэдээг ярьчих гэж байна тий. За эхлэв. За тийм. За тэгээ. Яг одоо ингээд нөгөө улирал дууссан гэл тест мэс яваад байгаа болохоор нэг хас санаач юм болохгүй байна. Угаасаа нисгчд бүгдээрээ ингээд багтаага гэрэмэрээ сунгаа явцсан. За 100 тонны одоо нөгөө хусгацсан нисгчнээс манай алдарт Перес магадгүй юу яаж магадгүй юм шиг байна. Формула E-рүүл орох шанс байгаа юм шиг байна. Одоо байгаагийн боломжондаас. Яхаа тэгэл Лиман 24 уралдаанууд багуудаас санал ирж байгаа юм шиг үлээ. Тэгээд аавынх нь яриагаар бол яг энэ жилдээ ч юм уу угаасаа уралдах угаасаа байхгүй. Уралдахгүй. Мотивашн мөр байхгүй юу? Тий. Тэгээд буцаж ирээд яхаан бол хамгийн боломжтой харагдж байгаа хөлбөр юусаа Cadillac. Шинэ баг руу орох. Cadillac ч өөрөөсөө бас яадаг штэ. Нэг туршлагатай нисгч заавал аавна. Хоёр дахь нисгч нь Америк хүн, залуу нисгч аавна гэдэг. Тэгээд инглиш ч нөгөө талд нэг Colton хайртайг яг нэг Америк залуу байгаа. Яг инди юугаар уралдаа явж байгаа. Тэгэхээр нэг ийм юу байгаа юм бэлээ? Яриа байгаа юм бэлээ Cadillac-тай холбоотой. За юуны Netflix-ийн талаар. Одоо нөгөө 7 дугаар сезон гарах гэж байгаа шүү дээ, тий? 7-нд лөө. 3 сарын 7. Тэгсэн чинь Netflix чинь юу юм байна аа? Америк дахь одоо стрим эрхийг авах гээд бас бид хийж уралдаан шууд дамжуулах эрхийг. Тэгэхээр зөвхөн Америктэй юм уу тий? Гэхдээ энийг нь бас юу нэг Формула 1-ийнхэн өөрсдөө бас яагаад гэвэл за яг Америкийг өгч болж гин. Тэгвэл бас бус нэг улсуудыг бас өгч нэг туршилт хийх маягаар бас харъя гэдэг юм шиг. Тэрэнд нь бас Монгол орчил зүгээр юм байна тий. Харин тийм байлээ. Азид орноос. Тэгэнгүүт юу гэж байгаа? Одоо ESPN-изм шүү дээ миний ирэх юм. Тэгээд энэ улирлаар ингээд дуусч байгаа. Тэгээ ерөнхийдөө 90 сая байт юм байна. Ирэх нь Жилд. Тэгэхээр нэг энэс давуулаад 90 сая Netflix болоод юу юм бэ те. Sorry, easy money. Тийм тэгэхээр чи. За дараагийн нэг мэдээсэн чинь юу? Өмнө нөгөө нэг Max 15 саяар завь хөдөлж авсан гэсэн чинь энэ удаа онгоцоо шинжилсэн байна. Хувийн онгоцоо. Falcon 888 гэдэг онгоцоо 8X гэдэг хөлбөрөөс хэлсэн. За яг ямар одоо мэдээж ингэж онгоц авч байгаа учраас өөртөө тохируулаад юмнууд нь өөрчилж байгаа шүү дээ. За хамгийн бидэрт мэдгэж байгаа нь талаар гаднах өнгийг нь бол өөрийнхөө өнгийг оруулсан. Логогоо тавиулсан гэх тийм Арслангийн лого юу? Энэ нэг галландын оранж мөнгө гэдэг. Тэнгүүтээ яг нөгөө нэг спецификээс шалтгаалаад ерөнхийдөө нэг 65 сая хүрэх үнэтэй байж магадгүй гэсэн. Ягаад энэ онгоцыг авсан гэхээр гол нь юу юм бэлээ? Нэг цэнгэлээд бензинээр 11,000 км easy явах юм бэлээ тий. Хад цэнгэлэхгүйгээр. Тэгэхээр чинь надаа юу гэдэг Америкаас юу хүртэл ингэж чөлөөтэй дунаа зогсох болохгүй. Тэгэхээр яг яаж Гран При хооронд дөрөсөн асуудал явах юм шүү тий. Гэртээ арай л буцаад гэртээ орол заа. За өөрийгөө бэлэн онгоцноос бол манай гөрөөстэй. За. За тэгээд сүүлийн мэдээ миний хувьд Horner 20,030 хүртэл гэрээгээ сонгосон юм шиг лээ. Сүүл нэг ярен дээрээ одоо энэ decade дуустал би бол гэрээгээ одоо энэ ажил дээр дуустал байна гэж цаагаар яг миний гэрээр нь 20,030 хүртэл гээл бас яг. За тэгээд өнгөрсөн 7 хоног нэг Pirelli-гийн 26 оны шин дугууны тестүүд явсан. 26 оны урдлын дугуй одоогийнхоос нь 25 см нарийнхан болоод ардлын дугуй 25 см багуулаад урдлын дугуй нь 30 см
нарийнхан болж байгаа юм лээ. Одоо нэгхээс. Тийм шүү. 275 нөгөөт нь 300 хийж байгаа юм арай нарийнхан болж байгаа юм лээ. Тэгээд энэ дугуйг сая бол Ferrari, McLaren хоёр тест хийсэн. Тэгээ яг ерөнхийдөө Leclerc хамгийн хурдан юу хийсэн юм бэлээ. Энэ гурваасаа цаг. Тэгээд юу яадаг шинээр Барселона дээр ингэ тестүүд явагддаг. Ягаад гэвэл Барселонагийн өөрийнх нь циркутийн онцлог нь ийм асфальт нөр аягүй дугуй иддэг. Тийм болохоор яг энэ дээр дандаа сонгож Pirelli ингэ тест хийдэг юм бэл. Тэгээ цагаагаар нас амжилт тий. Тийм цагаагаар өвөл хийж байгаа болохоор дулаахан гэдэг гээд. Тэгээд эргэлтүүд нь ч аягүй тийм юунд их зүгээр идэв юм шиг байна. Олон төрлийн эргэлттэй. Тэгээ ачаал их өгдөг. Тэгээ асфальт нь өөрөө бас энэ барзгаар тий. Тэгэхээр яг юу иддэг. Сайн дата авт юм шиг тийм. Одоо ингээд эн чинь сая сүрүүний хагсаан бүтсэн болсон. Одоо энэ хагсаан бүтсэн талаар Alpine McLaren хөрвүүлээд эх 7 хоногт Alpine Williams яах юм бэ тест. Тэгээд энэний дараагаар үгүй ингээд нөгөө нэг Австрали руу багууд очиад тэнчэнэ бичлэгэл ажиллая гэдэг хэлэх юм байна. Одоо чинь юу вэ? Гэтэ эхлээд Австрали руу гэж нөгөө Бахрейний тест хийн үстэй тийм Бахрейний тест. Sorry Австрали. Юу л юм шүү дээ. За тийм байна. Зүгээс нэг формула дээр нэг юмрхүү юм харагдлаа. Окей. Надад бол нэг хоёрхан юм байгаа. Эхнийх нь болохоор нөгөө Williams-ийн title sponsor солигдож магадгүй гээд Atlassian гэдэг Америк компани болох гэж байгаа болно гэж яригдж байгаа юм билээ. Би бол айгүй сайн мэдээд байгаа тэр компанийг. Одоо яг тийм манай хийдэг юмтай айгүй ойрхон. Нөгөө юу яадیں۔ Нөгөө Confluence, Jira тэдрийг хийсэн юм уу? Тий. Jira Confluence манайх ашигладаг. Тий, Trello гэдэг нөгөө офисын хүмүүсийн амир ашиг. Corporate компаниудын амир ашигладаг софтвер гэдэг. Юу? Jira юун дээр ашигладаг гэхэлэр нэг ингээл компани амар олон систем ашиглаж байгаа шүү дээ. Тэр болгон дээр алдаа гардаг. Тэрийг ингээд бүртгэж ингээд зэгцэлтэж ингэж явдаг тийм програм. Бүртгэн за ийм байсан софтверийн компани байна. Софтверийн тий. Тэгээд Австралид анх үүсчихсэн софтверийн компани юм билээ. Тэгээд одоо Америк эзэнтэй. Тэгээд нийт 26 биллион компани үнэлгээ нэлээд том юм байна тий. Тэгээд ялч одоо нөгөө IT-ийн компаниуд дагаж өсөөл тэгээд өөрсдөө айгүй баян болж байгаа ч юм уу. Нэлээд сүүлийн үед нэлээд хэрчиг авч байгаа тийм компани биш гэлээ. Хоёр дахь мэдээ нь болохоор нөгөө юу motorsports.com гэдэг вебсайтаас хамгийн хүчтэй жолооч нарын одоо хамгийн хурдан жолоочтой баг гэж санал асуулга байсан билээ. Нөгөө наач юу үстэй? Машинаас хамаарахгүй зөвхөн жолооч чадварыг хэлбэрээр тийм хамгийн мундаг жолоочтой баг одоо юу вэ? Ferrari юу, McLaren Mercedes үү гэдэг. Тэгсэн чинь үзэгч одоо фэнүүдийн саналаар нэгдүгээрт Ferrari, хоёрдугаарт McLaren, гуравдугаарт Red Bull, тэгээд дөрөвт Williams, Mercedes баггүй. 5-д Mercedes, 6-д Sauber, 7-д Haas, 8-д Aston Martin, 9-д Alpine, 10-д Racing Bulls. Тийм баха яг бодчихсон. Мэдгэхдээ Sauber-ыг дээшээ тасна аяг угай санагдлаа. Тийм. Тэгэхээр хүмүүс портфолиотог бас нэлийн үнэлээд байгаас тий. Тийм тий. Энд дээр нэг сони юм яг эндээс нэг хідэн авах point нь за мэдээж Hamilton Leclerc хоёр л ойлгомжтой. Norris Piastri бас яг ойлгомжтой байж болно. Тэгсэн чинь Max Lawson 2 3 тарцаа. За Lawson-ы оронд баг зүгээр нэг боломжны багийн байсан ч гэсэн угаасаа 3 4 байсан. Хинч байсан нь тийм ч яг UQ байсан ч угаасаа 3 тал байж л ахал юм шүү дээ. Тийм. Ер нь бол 3 тал. Тэнцээ салгисан Лавс хоошо орлоо гэхэд тэр нь 10 таа байж дээ юм шүү дээ. Макслар Racing Bull руу орж дээшлүүлдэг юм байна. Тийм ээ. Дараагийн нэг point нь болохоор хүмүүс Sainz Albon хоёрыг Mercedes-ийн хоёроос илүү яг баг үн хэцүүлтэй. Шинэ орж ирж байгаа болохоор тийм болохоор баг 7-8 жил болж байгаа шүү дээ. Тий. Бодолж байна. Нилээ артл мартл байснараа тийм нилээ одчих. Тий. Тэгэхээр чинь бас тутгаар энэ хоёр чинь баг нэг үе ярина шүү дээ. Sainz энэ хоёр чинь. Sainz чинь бүр McLaren байсан. Sainz нь Racing Bull тэгээд McLaren тий. McLaren Toro Rosso гэдэг нэг. Тий. Дахиад нэг point нь болохоор Stroll Alonso-гоос нэлээд доош тацдаг. Point. Тийм л байна. Оролцсон байна. Тэрний дараагийнх нь болохоор яг түрүүний яриадсан нөгөө нэг Sauber-ыг бас хүмүүс ямар их дээгүүр үнэлж байна гэдэг.
Тийм л юм байна. Сабар гэхдээ ялцгүй машин тэгээд юу байсан л та. Инженерүүд байсан л та. Дугуй мууга. Гэхдээ тэр ихний тэр дөрөв уралдаан л Сабар оноогоо авцсан бол тэгэл идэрт алцах байсан баг. Дандаа оноонд явжсэн шүү дээ. Хоёлаа. Тэгэл бахмалал. Пиццафиг л бахгуулсан. Би энэ Бортолеттог энийг харсан чинь юу юм бэлээ? F3, F2 авраг авчихсан. Бүгдэнд нь яг төрүүлээд жил дараалал төрүүлсэн. Тэгээд яг тэрнтэй адилхан одоо урж байгаа Leclerc, Russell нэг нь хэн байсан бэ? Яг Norris дандаа яг тийм эхний жилдээ төрүүлээ явсан айгу цөөхөн жолооч байт юм бэл. Тэгэхээр бас яг хоосонгоо гэж хүмүүс өнөр мартснаас Joe Ferrari-гийн reserve driver болсон. Тэгээд Ferrari ч 2 reserve болж юм л шүү дээ. Giovanazzi яг юу ахаа юм лээ. Лиманд уралддаг болохоор Corsa дээр уралддаг болохоор шийдчихгүй юм лээ. Тэгвэл Joe ч бас өөр юу юм бэл шүү дээ. Ferrari анхаар ирсэн юм тийм. Тэгэхээр жирлэг хоонгоо авчихлах л та. Хоёр энэ юутай яаж ийн? Саналтай нийлж зүйл юм байна. Наашин цааш нь болох юм байна. Баггүй. Яг хуу за яг мэдээж ингээл Хамилтны нэр авраг гэдэг утгаараа л нэгтэл орчлоо л доо. Яг Макларен бас үзээтэй л байна. Тийм. Тэгээ яг туршлагаа хараад ялтгүй Ferrari-г туршлагаа. Нөгөө нь ялтч нөгөө авраг болоогүй хоёр баг яагаад. Сайн машин байгаад болждаг болохоор тэгээд хаашин татчихлаа. Энд гэхдээ энэ юу би болохоор энэ Алонсо Строл хоёр бас хаас энэ 7-8-8-д орсон байгаа байхгүй юу? Дээр хаас Сабр хоёр орсон байгаа. Хаас чинь энэ жоохон шууд Бермен Окон хоёрын доор орсон байгаа. Бас тийм нэрээ. Тэгэхээр бас надаа яг хоо Алонсо гэхдээ юу яасан л ахaltaа насын нөгөө л өнөөхөл насыг л ярьжлаа. Яг нэг мэдгүй одоо. Гэхдээ яг Алонсогийн нас гэвэл Хамилтон гэсэн ялгаагүй л. Энэ ир чинь хэдэн 2-3 насны зэрэгтэй шүү дээ. 43 38. Тэгэхээр 5 нас хэрэг чинь бас яг. Дундуур нас гарч явсан юм байна тийм юм бас яг л. Тий Алонсо ч нэртэй байж байгаад ирсэн. Жил гарч явсан лөө. Хожингод очингот авраг авчаад бүсээр шүү дээ. Бас юм уралдаж жагаад Лиман манд очиод авраг авч. Дакар уралдсан тий бас. Дакар Лиманд авраг тий. Надад байгаа мэдээ болохоор юу вэ? Яг одоо Сабртай холбоотой. Сабр болохоор артлынхаа хүмүүсийн ажлыг дараагийн албахийн ажлын тоог нэмж байгаа юм билээ. Англид бас нэг хэсэг нэг өөрсдийн нэг хэсгээ байгуулад. Тэгэхээр ер нь ойролцоогоор дахиад Англид нэг 300 гаруй хүн. Тэгээ аудиттай яснаар ингэ ер нь бол 900 хүн дахиж нэмж ажил давхар болж байгаа юм шиг байлээ. Тэгээ нөгөө мэдэн болохоор Ferrari хэд баг мотороор шинэ одоо удирдлагын мотор асаасан гэсэн. Нэг мэдээлэл байна. Сүттэй юм бол Ferrari, McLaren тэгээд өчигдөр Haas байсан. Haas бас мотор асаасан юу явуулсан байсан. Нэг дууг нь явуулдаг ш тэгээд. Тийм юу гэлээ sorry нөгөө Сабрын нөгөө юу чинь гол point нь юу юм шиг л ш нөгөө нэг Швейцарт биш дээ Англид орсон салин тий Англид тэнцээ одоо илүү хүн байх учраас тэнд нөгөө нэг хүний нөөц илүү тэгээ авьяастай одоо инженерүүд их байгаа тэгээ тэр хүмүүс одоо нутгаасаа явж ажилламааргүй байгаа шалтгаантай хүмүүсээс зөндөө байгаа ш тэгээ тэнгууд бусад формулагийн багууд тэрнгүүрээ даваад авчаад байгаа юм шүү тий. Тэгээ Сабурт орохгүй өөр баг руу орчоод байгаа учраас Англид авсан нээж байгаа. Нэг өөрийн нэг хэсгээ байгууллаа. Тэгээ Швейцар тэгэл юу нь Франц, Италиуд л их очиж ажилтдаг юм шүү дээ. Алдлаасаа юу? Тийм ойрхон тийм тий. Тэгээ амьдрах зардал айгүй өндөртэй юм шүү тий. Тэр нь л ер нь юу болоод байгаа юм шүү. Хичнээн их өгсөн ч гэсэн тий нөгөө зардалтай явчихсан. Англиг бодвол Манисиг бодвол Англи наймал байх л тий. За тийм байна. Тэгээд ингээд формулагийн мэдээ тий. Тэ ингээд 7-7 хоног хийгээд байгаа болохоор мэдээж. Тий. Яг болохгүй уралдаан байхгүй боллоо тий. Уралдаан эхэлчих юм бол сонь тэгэл уралдааныхаа талаар яриад болчихвол тий. Тестлинг эхэлчихвэл яад ч. Тий баг ингээд хүлээж гарч тий. Тэр ингэсэн ийм алдаа гарсан. Тий одоо угаасаа нөгөө нэг оригинал машина тавиад эхлэхлээр яг юунууд гарч ирнэ л тий. Нөгөө нэг шинжилэлүүд нэгэл өмнөх оныхтай нэгт юу болсон энэ нөөрөлцсөн энэ гэсэн байна. Тий. Тэн дээр ч тоо ярих юм толгох. Тэр нөгөө Mercedes-ийн яав нөгөө Zero Pod гэдэг анх гарч ирэл тээ. Нөгөө шинэ Red Bull тий артлан гэсэн чинь нөгөө усанд ордог баан шиг энэ хоо юм. Mercedes их бүр байхгүй энэ төр аль за тэрийг хин Max харчаад ингээд л бүр яагаад тийм зураг нээсэн нэг
Netflix-ийн уйлаа зураг авдаг шүү дээ. Яг медиагийн юун дээр нь Юу мөн дээр байдаг гэсэн нэг хамгийн ихний юун дээр ингээл зураг авах болохоор Хамилт нэг Red Bull дээр очсон машин. Гэдэг хараа зурагтсан госцсон. Тэрийг нь амар юугаар зургийг авангаатай нэг худлаа тайтл хийц. Аврагын машиныг хараад Хамилт ингээд юу яаж нэ бачин. Шүсэн гож нөө хараа. Тэстэй шинэ машин эхлэх чинь бөөл юм бас тий. Хамилтон ч өөрөө манад л бишэлдэг баг нь байна. Манайх бол алнаа л гэдсэн орж ирсэн. Манай баг алдаа гаргадаг. Тий. Тэгсэн чи өөрөө дарцж байна. За тийм байна. Тэгээд формулагийн сэдв дээр байгаа дээрээ бүгдээрээ юу руугаа үзэгч үсэл дээрээ тий. Классик уралдааны сэдв рүүгээ шилжиж. За энэ удаагийн уралдаанаар 2014 оны Hungarian Grand Prix Modernity бэлдсэн байгаа. За энэ удаагийнхыг би бэлдсэн. Чад ядан бэлдлээ бас. Унгараас болохоор бас арай жоохон мэдээлэл их. Айгүй их юм байлаа. Тэрнээс түүж авч багсаагаар. Энэ нь жоохон хураангуулал хийчлээ. 2014 оны ноёдын болохоор одоо яг Унгарт болсон ноёдын 29 дэх нь улирлын 10 дахь уралдаан гэж эхэлж ийсэн. Тэгээд 2014 он ч бас юу тааш таа. Шинэ нэр үү? Шинэ тий. Одоо яг нэг хибрид эхлээд одоо Mercedes яг алдаг жил нэг эхэлсэн. Өмнөх жил нь Sebastian Vettel авраг авцсан. Red Bull-ийн аврагтай одоо аврагаа хамгаалж ирсэн үедээ нь эхлээд улирал эхлээд ер нь бол Mercedes алж эхлэв. Rosberg нэгт явжсэн баг. Хоёр Rosberg нэгт явжсэн. Hamilton бар хоёрт явжсэн. Тэгээд эхний хоёр слот одоо free practice-ийг болохоор Hamilton гурван дээр нэгт явсан. Гурван дээр тэргүүлээд тэгээд quality-гийн байрлал болохоор юу яасан юм? Поли болохоор хин Nico Rosberg аваад тийм. Тэгээ Valtteri Bottas Williams-тай хоёрт. Үүнтэй Sebastian Vettel гуравт. Тэгээ Daniel Ricciardo, Fernando Alonso гэдэг араас явсан. Тэгээд буруу тактикс болохоор Kimi Räikkönen 16 дахь байрнаас оролдоод эхлүүлээд. Тэгээ гурван нисгэгч пит старт хийсэн. Пит болоосоо эхэлсэн. Тэгээд тэр нь л хий юм бэ гэхлээ. Kevin Magnussen, Lewis Hamilton тэгээд Daniel Kvyat гэж энэ гурав. Ягаад юу яасан бэ гэхээр Kevin Magnussen болохоор Q3-т машин ослигээд цаг хийждэг учраас дээр нэмээд нэлээд олон сэлбэг солисон тийм шалтгаанаар пит болоод заавал их шаардлагатай болоод Q1-д болохоор Lewis Hamilton машин шатсан. Моторын шатаад тий. Моторын шатаад тэгээд тэрэн дээр нь мотор солисон нэг спортны хайрцаг солисон тэгээд машины эдэнг солисон гэдгээр шууд пит болоод эхлэхээр болчих. Ер нь бол баг эхэлж чадахгүй байсан юм шиг байлээ. Нөгөө нэг тухайн үед нөгөө нэг 107 гэсэн дөрөвний явж ирсэн тэгээд гарцсан байсан. Тэрний цагаасаа гарцсан. Тэгтээ нөгөө нэг ослоос цагаараа биш өөр юмар гэдгээр яг эхлүүлсэн юм байлээ. Kvyat болохоор яасан гэхэл formation lap эхлэхэд гэж яг зогсож байгаа хөдөлтөн шүү дээ. Тэгсэн чинь машин намтарсан. Тэнгүүт нэг инженерүүд нь түрж оруулаад машинаас асуусан учраас бүрсэн учраас энэс питлос эхэлсэн юм бэл. Уралдаа эхлэхийн өмнө нэлээд бороо орцсон байсан. Тухайн үед чинь бас нэлээд өнгөрт яг бороо ордог. Амар ордог. Тэнцэл болгон Унгарын юм дээр дандаа бороо тэтгэж тий. Хэдэн жилээр л бороо орцсон тий. Тэгээд яг уралдаа эхлэхийн өмнө 45 минутын өмнө бороо ороод яа зам нөтнөхтэй уралдаа эхлээд болохоор яг бороон зогсцсон. Тэгээд уралдаа эхлэнгүүт юу яасан юм бэ? Зам нь айгүй хурдаатаад эхэлсэн юм. Гадаа халуун байсан учраас. Энэ нь болохоор ингээд нэг яг явдаг яг лайн угаз лайнууд нь хатаад тойроод нөгөөт нь тэгэхээр гүйцэтгүүлэх жоох хэцүү тийм үе байсан. Гэхдээ ер нь бол яг сайн нисгэгчд энэ бол айгүй тийм давуудалт болоод эхэлсэн. Тэгээд уралдаа эхлэнгүүт нэгдүгээр эргэлтэн дээр Sebastian Vettel алдаа гаргаад нэлээд олон хүнд гүйцэтгдээд тэгээ яг юу яасан юм бэ? Хошоо бүр 2-оос эхэлчихэд үгүй юу лээ? 3-оос эхэлчихэд хошоо 5 руу ороод тэгээ буцаж 4 руу орж ирсэн юм. Эхний тойрог дуусахаас өмнө. Тэгээ зам арай гайгүй хурдан атчихсан болохоор 4-р тойрогоос эхлээд DR-аас ашиглаж болж эхлээд тэгээ тухайн үед нь болохоор ер нь л дахиад бороо орноо. Дахиад бороо орж үлээж байгаа гэдэг. Тэгээ бүгд интермедтэй эхлээд тэгээд юу 8 дахь тойрогт болохоор осол хийгээд нэг Caterham-багийн Маркус Эрм гэсэн нэг 3 дугаар тойрог дээр байсан уу? 3 дугаар ирэлтэн мөрөгч. Хана тий. Тэгээд safety car орж ирээд safety car орж ирсэн чинь ихэх хэсэгч
Pit stop. Pit stop ихтэй ихэнх нь слик хийлгэсэн баг. Тэгээ тухайн үед надад юу яасан? Айгүй олон машин л орж ирсэн учраас гарахтаа нэлээ бол ингээд тавцаж гараад тэгсэн чи яг торгуул. Тийм одоо жишээлбэл Сержио Перес Гутерес баг ингээд Питээс хамт харсан гэж байна. Зэрэг гарч яваад Унгар чинь гэхдээ хоёр машин багтдаг лөө. Хамгийн нарийнхан юутэй л гэдэг та. Зэрэг гарсан гэж байна. Тэнгүүтлээ эхний тойрог эхлэхэд л яг Сержио урд нь ороод явсан. Тэгээд юунд Джейсон Баттных бас нэлээд удаан байсан. Тэгээд Даниэл Рикард болохоор юу яагаагүй. Пит хийгээгүй. Ганцаар үлдсэн. Тийм ганцаар үлдсэн. Нэг хитрхи нэг чихэж орцсон болохоор 10 тойрогт харда юу яасан юм бэ? Safety car дуусгай байж идэл Гросчан бууз. Тэр дахиад сүүлийнхэн сектор 3 дээр алдаа хийгээд одоо осл хийгээд чанаж мөргөө тэгээд safety car-ны үлдээд тааш явсан гэж. Энэ үед нь болохоор Росберг бас торомс асуудалтай байгаад исэн. Тэгээд энэ үргэлжлээр 14 тойрогт л дөнгөж safety car дууссан. 6 лап юм уу? Тэ 8-аас 14 6 лап ер нь бол safety car-тай явсан. Тэгээд шинээр 14 эхэлсний дараа Баттон болохоор нэг тавьжсэн. Энийг Даниэл Рикардо гүйцэтгүүлээд Даниэл Рикардо үлдсэн байсан учраас нэг тавьжсэн. Баттон гүйцэтгүүлээд тэгтээ Баттон гол нь юутай? Сликтэй биш, интермедтэй байсан. Бороо хүлээж интермедтэй байж байгаа. Тэгээ Баттон тэгээд гүйцэтгүүлснийхээ араас хоёрхан тойрог яваад эргэж слик хийх энэ бороо ер нь бол орхоо байл. Тэгээ орохгүй ойлгомжтой болоод тэгээ слик хийхээр орсон байна. Тэнгүүтлээ тэгээ яг Баттны одоо пит хийх хооронд нь хэнийг чекг араас нь очиж мөрөгдсөн. Орсон юм. Чекоч яачлаа. Өөрөө явж байгаа тэгэхээр араас нь осол хийж бас тэрнээс хардаад чекос 23 тойрогт өөрөө яг шулуун дээр осол хийж байгаа. Нэг тойрог иргэд дуусаад шулуунд нь очиж мөргөөд тэр нэлийн том бас ослолоод тэгээд бас дахиад safety car гарч байгаа. Чеког ослсон дээр бас дахиад бөөнөрөө дахиад пит хийх гэж орж байгаа. Шин дугуйнууд хийлгээл. Тэгээд Росбергийн ардаа 33 тойрог дээр Росберг бас дахиад пит стоп хийх шаардлагатай болоод тэгээд тэр нь пит стоп нэлээд удаан байсан чинь 13 дахь байрлал унаад. Ер нь бол тэгээд эн чинь байр амар их солигдож байгаа байхгүй. Ингээл safety car гарч ирээл холдоод эхлэнгүүд холдсон байсан зайг буцаж ойртуулаад тэгээд нэг дууныхаа нэг стратегиэс ашиглах ер нь бол нэлээд хойно урдаа орол явж байгаа юм бол нэлээд тэгээд нэг юунд 33 тойрны дараа нэг Витэл таныг бичлэг нь яваад гэдэг. Витэл нэг эргээд яг ханны наан баг ингэ наалдаад нэг явдсан шүү дээ. Яг чеко өмнө болохоор яг тэр хэлт хийж чадаагүй тэр хийж чадаагүй. Наач мөрөгдсөн. Витэл болохоор ханаар өгөө үлдсэн гэж. Тэгээд 33 5 тойрог дээр болохоор одоо чинь 70 тойрог уралдааны 35-аар яг талд нь Алонсо тэргүүлж исэн. Араас нь Хамилтон 6 секундны хойно хоёрт явж исэн баг. Тэгэл эн чинь бороо орохгүй ингээд ер нь бол ингээд уралт тэнц дугуй пит хийхгүй уралчлаа юм л да байршлаад. Өнгөрчтээс гүйцэхэд хэцүүлтэй. Тэгээ нэг дээр л гүйцэхгүй бол нэг хоёр дээр л гүйцэхгүй бол тэгээ. Тэгээ уусаа тэр хоёр дээр л уусаа PR систем чинь. Тэгээд ер нь уралтаа явсаар хагаад 35 дээр болохоор Даниэл Рикардо яг дугуйн дуусаад дахиад пит хийгээд гэтээ пит хийж гарч ихтэй дөрвөлөө байрлал. Тийм дөрвөлөө. Рикардо чинь Red Bull те. Тийм Red Bull дөнгөж Жорж ч байгаад байсан те. 2 3 төгөл нөө. Тийм за. Тийм. Тэгээ араас нь 57 дугаар тойрог дээр болохоор бас энэ Росберг бас пит хийгээд тэгтээ 7 дугаар байрлал унсан. Тэгээд ер нь бол дахиад одоо ингэнгүүт эхний 4 5 байрны уултаа ерөөсө хинж төрүүлж магадгүй. Дугуйныхаа илүүнээс шалтгаалаад. Тэгээд нэлээд одоо ингээд оролж болж байгаа Даниэл Рикардо ер нь бол яг урагшаа ингэ пүшт эхлэв. Одоо бүгд нь яг үсрэрлэн юугаар радиогоор хэлт одоо бид нар төрүүлж чадна гэсээр хагаад. Тэгээд 65 дээр болохоор яг Хамилтны гүйц яг Хамилтны ард ирчээд Хамилтны гүйц төрүүлэхэд фейлгээд гэхдээ 67 дугаар тойрог дээр Хамилтны гүйц төрүүлээд эхний тойрог дээр эхний эргэлтэн гүйц төрүүлдэг баха. Яг дотор талаар нэг амар шахаж ордог. Тэр чи юу байсан нөгөө би нөгөө хайлайтыг үзсэн чинь 2 дахь эргэлтэн дээр гадуур нь тойроод тэгээ 3 дахь дээр дотор талаар болж орж ирээд бас нилээн чадварлаг нэг эвгүй тийм гэсэн мэл. Тэнгүүтээ локапын гутаа
гадуурн дагаж таржингуудтай ингэ. Сүүлд нь нэг юу тааран дөрөд нөө. 3 4 тий Алонсо болоод эхний тэгээд дотортлоор нөө. Тий амар яг камиказа шиг орж ирэл. Нөгөө дайв бомб гэдэг шүү. Тий. Тэгээд уралдаа маань ер нь бол иймэрхүү байдлаар бол одоо Даниэл Рикард араас нь ер нь бол хөөсөөр хагаад бүгдийг төрүүлээд Нико Росберг болохоор хойноос бас нэлээд хөөж жагаад Хамилтоныг үүсдэрүүл чадсан байсан. Юу хаад чинь хойно байлгасаар байгаад Хамилтон подиум авчихсан. Тийм билүү? Тий. Гүйцэтгэүүлэх чадчихсан. Тийм. Тэгээд одоо байрлал нь болохоор Рикардо нэгт Алонсо 2-т, Луис Хамилтон 3-т, Нико Росберг 4-т ингээ Филиппе Масса, Кими Райконен гэж явж байгаа. Ингээд Даниэл Рикардо болохоор яг өөрийнхөө одоо карьерийн 2 дахь төрөг авсан байгаа байхгүй. Бид бас тэр хальт харсан юм аа. Бас нэлээд олон юутай safety card явуулсан байлээ те. Тэгээд 14 он чинь бас өөрөө их сонин жил байсан байлээ. Би надад нэг сонин санагдсан юм нөгөө юу улирлын хамгийн сүүлийн уралдаан дээр double points гэдэг шин дүрмтэй байсан бил. 14 онд орж ирээд тэг хүмүүс бүр тултал нисэргүүцээд 15 онд байхгүй бол. Тэр нь яадаг вэ гэхээр Абу Дабид одоо нэгт ороод 25 он авдаг бол тэр жил 50 он авч бол. Тэг 2 дугаар байранд орсон 13 18 он авах 36. Дабл он яа. Тийм. Тэнгууд яг л нөгөө нэг FI нөгөө нэг улирлын хамгийн сүүлийн уралдаан дээр бүх юмыг сонирхолтой байлгах гэж тийм дүрм оруулж ирсэн гинэ. Тэгээд тоог бас бодгоно шүү дээ. Тий. Тэгээд тэрнээс болоод Росберг, Хамилтон 2, Хамилтон 17 онооны илүүтэй хамгийн сүүлийн уралдаан руу орсон. Гэхдээ Росберг төрүүлээд Хамилтон 3 юм уу тэрнээс хойш ороход л авраг болох боломжтой. Тийм сонжилаас байл. Тэгээд энэ уралдаан дээр нэг тэр хоёрын холбоотой нэг юм миний харснаар багийн бас нөгөө радио мессеж ирсэн. Тий. Росбергд Хамилтонд зам тавьж өг гэдэг кол уралдааны дундуур ирсэн юм шиг л. Одоо нэг нь шин дугуйтай, нэг нь хуучин дугуйтай байсан. Тэгээд тэрийг бол Росберг үгэнд нь орлогоогоор зам тавьж өгөөгөө. Тэгээд тэрнээс болоод ер нь энэ жил одоо ингээл энэ эхний жилээс эхлээд хоорондоо нөгөө аврагын төлөө өрсөлдөөд эхэлсэн. Тэгээд бас хагарал нь эхэлж ирсэн уралдаанууд энэ. Тийм ба тий. Яг бас Росберг эхний энэ одоо 14 он дуусаад за яг энэ удаа ялагдчихлаа. Дараа жил жигхэн ална. Би одоо өөрийнхөө уралтанд хийж байгаа давраг авчихсан тий. Үгүй шүү дээ. Нилээ. 2 жил алдаад 3 дахь дээр нь авдаг шүү дээ. 16. За тэгээд нэг тийм болсон байлээ. Ус энэ ч баян асуудалтай байдаг шүү дээ. Тий. Хоорондоо мөргөлж гарч мараад тэр чинь байсан шүү дээ. Хоёулаа зүгээр тасархад дөрүүлж яснаа тэгээд нэгнээ завихгүй жаачаад хоёулаа амрыг гарчдаг шүү дээ. За чи би намайг оруулахгүй л дээ хамтдаа өхийгээ. Би бол хинж чи явахгүй гэл. Чи Хамилтон өөрөө ирж мөргөдөг лөө. Гүр төрүүлж жагаад өмс рүү ороод тэгээ араас нь ирж мөрөв тий. Тэр чинь гэрийн дээр нэг заалт байсан гэж байгаа шүү дээ. Бас тэгээд хоёр хоорондоо мөргөлдөх юм бол машиныхаа төлбөрийг өөрсдөө төлнө. Цэлэнгээс хохирлоо. Тэс нөгөө ч хоорондоо мөргөлж байгаа. Тэгээд тэгсэн араас нь Росберг яриасан дээр тэр өстэй чанга байсан. Тэгээд тэр төлхөл чанга байсан гэд. Одоо яг тэрнтэй холбоотойгоор ирэх жил хаасынхан бас юу яаж байгаа юм бэлээ. Бүр гэрээнд нь оруулж байгаа юм бэлээ. Тэгээд нэг юм жижигхэн хурал шиг юм игээд оконд л бах та одоо хоорондоо алдчихгүй шүү. Багийн одоо хэлсэн юмыг уг дугуй биелүүлнэ гэдэг. Хоёлын гарын зөвшөөрөл авч байгаа нэг тийм дээр гарцлаа. Тийм ч угаасаа багийнхаа үний шахаддаг тий. Гончон эвгүй гаш тий. Дандаа тий би гадаа. Аль би чи энэ хэрчүүд бараг 4 удаа хоорондоо мөргөлдсөн гэсэн. Тий. Наач Алонсог шахаад. Алонсог шахаад тий. Алонсог нэг гараад нэг яг хаана л нэг нисч буугаад хожимгоод Австрийн төлөө Америк төлөө ханалаа нэг тийм. Би радио мессежийн санаад байна. Оо би яачлаа хоошо 2 байр алдчихлаа. Thanks to my dear friend. You know who. Та нарын мэдээ нөгөө нэг хүн чинь л болоод яачлаа гэд хоорондоо асууад идэв штэ. За тийм байна. Ганата баярлалаа. Сонирхолтой. Бас одоо яг манай үзэгчид ч гэсэн те өөртөө одоо бичлэгийн нөгөө уралдааны нь үзүүл YouTube дээр бас бүтнээрээ байд юм билээ. Тийм л. Тэр одоо 10 формула ч яа гэм үү 10-аас өмнөх жилийн уралдаануудыг бас зөвшөөрөөд бүтээр нь оруулсан байна. Бүтээр нь оруулахыг зөвшөөрөөд идэв юм уу? Нөгөө юунд дуус гэдэг. Тий нэг тийм копирайт хүүгээр болж байл юм билээ. Тэгээд би бас харсан яг YouTube дээр бүтнээрээ бас уралдаан байл. Тэгэхээр манай үзэгчд бас ороод үзүүлээс үзэх боломжтой шүү. Энэ бас юу гэж магадгүй. Liberty Media-г анх авахтаа
Тэдээс өмнөх юу ингээд копирайт байхгүй гэдэг тийм бас байна. Тэр харин хэдэн жил гэдэлээ би мартчихжээ. Би бас нөгөө видеого эдитлж байхдаа хуучин уралдаануудыг ингээд татж авч болд юм уу гэд хайж утсан. Тэгсэн чинь за хэдэн жилээс бол хамаагүй копирайт гэсэн байхгүй. Бусдаар бол баригдсан шүү. Шорноор шүү гэж. За тийм байна. Тэгээд юу яах вэ? Формулагийн сэдв маань анх ярьснаар л ингээд дуусч байгаа тий. Гэтэ би юу гэж бодсон. Дундуур нэг хальт нэг жижиг юм хавчуулчих гэж бодоод хөлбөмбө бүрөө үсрэхээс өмнө хоёрыг гиндүүлээд. За энэ болохоор нэг юу байгаа. Яг нэг сүлд нэг даваа ахын доохтоос ярьжсэн шүү дээ. Одоо Унгар ингээд хүүхдүүдийг унгарчууд хитрхи зөөлхөн одоо хандж гин одоо шахахгүй байна. Урсгалаар нь. Тэгээ урсгалаар нь байлгаад ингээд таваар нь байлгаад ингээд хичээлээр ч шахахгүй юмар ч ингээд шахахгүй байна. Хүүхдийгээ тэгж гин гээд хооронд алцахгүй. Тий. Тэг тэрнтэй холбоотой яг над нөгөө Макс Верстаппны нөгөө түүхүүд байдаг шүү дээ. Аав нь одоо айгуу чанга байсан. Одоо ингэдэг байсан гээд тэр талаар би нэлээд уншиж үзсэн. Тэгээд өөр ямар нисгэгч нар ийм байна гээд. Тэгээ хамгийн алдартай нь бол Макс л та. Аав нь нөгөө Jos Verstappen өөрөө Формула 1-ийг нисгэгч байсан. Гэхдээ Формула 1-д олигтой амжилт гаргаагүй те. Тэнгуутаа хүүхдээ 4 настайгаас нэхлээд одоо go kart-аар хичээлж эхэлсэн. Тэгэд хамгийн одоо өөрсдийнх нь одоо ингээ хүмүүс эвлүүлсэн л байгаа юм л да. Өөрсдийнх нь ингээ нэвтрүүлэгт оролцож байгаа ярьсан яриануудаас Макс эргүүлээд хүүхднаас ямар байсан тухай ярьж байгаа яриануудаар нэг ингээ урт бичлэг хийцэн. Тэгээд тэрэнд ингээ хамгийн тод юмнууд нь гэхээр аав нь ингээл бол айгуух шахдаг байсан. Тэгээ энгийн одоо хүүхэд нас гэж одоо байгаагүй. Одоо Макс бол одоо эргүүлээд бодоход би одоо аавах яагаад тэгснийг ойлгож байна. Гэхдээ би бас ингээд бусад хүүхдүүдтэй хамт хөлбөмбө тоглоод ч юм уу те. Ингээд гой наад жаргал хүүхэд насаа бас ингээ өнгөрүүлэх надад ерөөсө боломж байгаа гэж. Тэгээд нэг удаа go kart-ны уралдаан дээр Макс алдаа гаргаад төрүүлж чадаагүй. Тэгээд аав нь Jos Verstappen бүх юм ачаад явж байхдаа ингээ юу ч ярихгүй аав нь уурлаадсан гинэ. Тэгээд би ааваа ингээд ийм нас болчлоо гэд нэг юм ингээд тайлбарлах гээд тэгсэн чинь ууралж агаад шууд буу гэд зам дээр Максыг хаяад явчихсан. Бензин колонк дээр хаяад. Тэгээ аав нь явчаад нилээ удаж агаад буцаж ирж авсан. Тэгээд одоо тэрнээс гадна одоо нөгөө нэг ингээд Jos Verstappen өөрөө нөгөө go kart-ных нь бүх механик юмыг аав нь хийдэг байсан юм байл л да. Моторын тохиргоо бүх юм. Тэгээд янз янзаар тохируулж үзээл Максыг тойруулаад за яаж чинь сайжирж гин юм уу вэ нүг эргүүл асуудаг. Тэнгуут нөгөө айгу хүүтэн машина асаачаад машин дотроо ингээд гарыг халаад суулгаж байгаа л тохиргоогоо өөрчлөл заагаар. Тэгээд гар ингээд төлөлөөгүй гар ханаа хамаагүй. Би өнөөдөр амжилуулах хэрэгтэй гэл. Тэгэл нөгөө тэгээ тэр чинь ингээд буцаагаад халаачаад дахиад гар нь ингээд хүүтэн болоод бүр хөвддөг байсан юм л дээ. Тэгэл тийм байхгүй чи одоо нөгөө авраг болох хүн чи одоо л чамд ингэж шалтгаан тоочих ирэх байхгүй айгүй шахдаг байсан. Тэгэл нэг уралдаан дээр одоо муу уралдаалах юм бол өө чи нааш евро Питро ороод ир гэж байгаа л хелметтэй байхад нь пакер алгатаал чи яаж уралдаад байгаа юм бэ? Одоо наадах чи. Одоо сайн хийгээл. Тэгэл дахиад нөгөө чи ингээд авда алгадуулаад паккэсийг л таваад тэгэл айгүй яадаг гэсэн. Тим юм болж ирсэн аа бүгдийг ярьсан. Тэгээ хүмүүс доор нь болохоор юу вэ эн чин child abuse юм шүү дээ. Одоогийн стандарт яг тийм байгаа сте тийм байна. Одоо яг болж барыг дуудна шүү дээ. Тийм цагдаа дуудана. Тий. Тэгэхээр энэ дээр яг нэг юм гарч иж байгаа. Гэтэ энэ бол ажилтсан байгаа байхгүй яг үнэндээ бол тий. Болцсон нүү. Болцсон одоо авраг шимэд авцсан тий. Гэхдээ ингэж аваагүй өчнө өгдөг шүү дээ. Тий. Яг ингэчээ тий. Тэнгуут хоёроос би одоо ингэ асуух гэдэг байгаа байхгүй юу. За энэ бол яг зөв буруу гэж бас хүн хүнд өөр одоо яг аль нь энэ зөв ч энэ буруу гэсэн чинь байхгүй л дээ. Гэхдээ тэнд нэг одоо зураас байгаа шүү дээ одоо. Тэр зураас одоо хоёрын хувьд хаана зурагдах одоо. Иннээс хэтрүүл одоо болохгүй. Энэ хэвчээс амар субъектив баха. Тийм үү. Тийм амар субъектив баха. Тэгээ дээр нэмээд өөрийн харах үнцэг одоо дээр нэг хүүхдээ бас тэр юм таньж байгаа шүү дээ. Яос одоо юу гэдэг хүүхдээ багаас нь таньж байгаа. Тэгэд юуг нүг давах уу юу өөрөөсөө Макси одоо энэ Макс ничээ энэс гарах юм бол энэ угсаа сэтгэл санаар унна. Энэ хүсэж байгаа амжилтанд хүрэхгүй гэдэг юм чинь тэр хүргээл болдог ч юм уу. Тэр дугаа хурааж энэ чинь нэг дахиад одоо хилэд арамтлаад байх юм бол нөгөөт нь уралж чадах байлтна. Чимээгүй хаяа явчих.
өөрөө бодог гэж цагийг нүдэж бодуулчихгоодлаа эргэжиж аваад дараа нь за одоо тэгээ дараагийнх юм хийгээд яваад байгаа миний бодлоор. Нэгт айгу субъектив. Тэгээд дээр нэмээд энийг хизээч хинч яг зөв байсан буруу байсан гэж шүүж хэлж чадахгүй. Одоо зөв буруу шүүх нь одоо тухайн үний гаргаж байгаа амжилтаа шалтгаална. Одоо үнэхээр яг Макс амжилт гаргасан учраас тэр одоо Йоси хийсэн зөв. Амжилт гаргаагүй бол тэр бол тэгэл буруу тэгээд хүүхд насгүй болгоцсон. Нөгөөт нь том болоод амжилтанд хүрсэн юм байхгүй, өөртөө итгэлж байхгүй нэг тийм хинт жирэггүй нэг хинт жирэггүй шашин нэг тэгэл нэг энгийн үнээс бараг 7 дор сэтгэлсэн надтай хүн болол дуусгал та. Яг л хүүхнээс байв гэж. Энэ гоё байсан да гэсэн ямар ч тийм байхгүй чинь. Энтэй хамт адилхан бас яг нэг жишээ байна л да Макстай адилхан. Одоо танад тоглож байгаа Субслай Доминико гоц тэр чинь бас яг ийм байдлаар явсан. Одоо ярьслогт надад хүүхнээс байгаагүй. Би өөр нэзүүтэйгээ би гадаа гарч хамт явдггүй байсан. Яг өглөө хичээлдээ явлаа, хичээл нь тарангууд нь аав нь гадаа нэрэл аваа. Авч явал бэлтгэл хэлгээл гадаа хүүтэн байсан ч цох гэл цохулж. Юу н чорж үзээгүй гэдэг бас те. Клаб моб тийм ерөөс авч үзээгүй. Нэзүүтэйгээ зүгээр хамт тоглох гэж явж одоо 14 5 та хүрч гарч явж найзуудтайгаа зүгээр ингэж enjoy хийж хаалтаа ингэж явдаг ш. Тийм ч юм байгаагүй гэдэг. Тийм ерөөс ингэж хамт ангийнхаа хүмүүстэй хөлбөмбөг тоглосон юм байгаагүй. Зөвхөн яг бэлтгэл хийдэг гэсэн юм. Тэгэд юу яасан? Аав нэг гэсэн гэж байгаа юм байна. Яг хар багаас нь тэдэн нас хүртэлх бүх програмд бэлэг. Одоо дээр уушаа гэлээ цагаар нь. Тэг яг цагаар нь бүгд нь бэлтгэсэн. Наач нэг юм шүү. Юдит палгаар яав шиг юм шүү. Яа нэг Унгарын одоо дэлхийн одоо тийм мастер байгаа шүү дээ. Тэ эрэгтэй юу хийсэн юм их ганц юм ихтэй. Тэрний аав нь бас тэгсэн байсан гэд тавахаа байдаг шүү дээ. Бүр яг ингээд амьдралын юг ингээд бичсэн. За тэр төрхлөө ийм бичсэн байх шүү дээ. Ингэсэн байх шүү дээ. Харин тийм сэрэл ингээд өдөр ингээд унтна гээл. Яг тэрнээс жишээ. Тэгмүүд одоо ингээд жишээл одоо Унгарын хөлбөмбөг ямар байдалтай байсан бэлээ. Тэг ингээд ер нь бол унтсан. Яг дээр үед сайн байсан. Бэлдэхгүйсэн. Тэгээд унаад бүр юуч болцсон байхад нь нэг хүн гарч ирсэн. Тэгэхээр одоо бол яг сэргэлтийг сэргэлтийг авч ингэж одоо бид нар ч гэсэн болдсон шүү гэдэг харуулдаг байна. Тэгэхээр одоо Subslay-ийн кейс дээр бол одоо захаал бас юу гаргасан золиос нь одоо Ливерпул Ворс тест одоо Премьер Лиг тоглож байгаа юм тийм Премьер Лиг тоглож. Захаа одоо үгүй надад л энэ ч бас одоо ингээд хоёрын хүүхдүүд одоо тамирчин болъё гэд. За болгыг бүр шийдвэл одоо хэр хоёр шахах уу. Үгүй одоо ингээд яг одоо улам метр гэдэг байхгүй юу. Манай охин ч бас ингээд олон юм сархдаг. Би энийг үзье гэл. Одоо ингээд сая волейбол тоглож явж байгаа л одоо үдчихэж байгаа байхгүй. Би одоо хөлбөмбөг тоглоё гэл. Тэнгуут ингээд нэг гэж байгаа л би зургийн дугууланд явъя гэл. Яг битээр ярьдیں۔ За ингээд бүх юм үзүүлээ. Ингээд за ингээд окей за явъя. Тэгвэл энэ дундаас одоо нэг нь л сонгосон бол тууштай юу. Одоо юу гэдэг ингээд за одоо чи хэллээ ш. За ингээд явж байгаад гинт тамирчин болыг шийдлээ штэ. За ингээд хэрвээ өнөхөл яг энэ моментэд цааштай гэж байгаа л бол тэгэл би үл тэгэл шууд шахаал явна. Захиа шахах байхаа. Тэгэхгүй ингээд нэг явж исэн жилийн дараа за наач худлаа юм байна би өстой амжихгүй юм байна гол. Үгүй тийм солиороо. Түрүүн гар юу гэдэг чинь нэг гой бичлэг гэдэг чинь нэг жоох охиндоо ингэсэн ингээд хоёр хүн нөө бойфренд за ингээд яатсан те. За ингээд хоёулаа ингээд үүдэн гуруулаа те. Тэгээд ингээд толтол ингээд чиний бэлтгэлийг хангаа бүх юм ингээд яваад ингээд тамирчин болё гэд ингэсэн л окей тэгэл толтол. Бицэн л шахам. Тийм. Өөр эхлээд нь гол нь өөрийнх нь сонголт одоо хүсэл нь одоо байх хэвээр. Тэгэхээр дургу бахт нь юм уу ингээд хүчлээтэй одоо би үгүй зарим нэг тийм юм бэ тохиол байдаг шүү дээ. Одоо ээж аав нь ч юм уу өөртөө ингээд болж чадаагүй. Тэнгүүтээ хүүхдээ нэг хүлэх гэдэг. Нөгөөх нь ингээд дургу юу бах те. Тэгж болохгүй байх л гэж бодож байна л да. Тэгтээ үнэхээр ингээ өөрөө яатсан бол тэгэл шахах шүү дээ. Шахах шүү дээ. Одоо хүүтэй болох юм бол хүүгээл амар шахах. Ямар нэг спортоор би заавал тэр нь юу гэсэн би бас нэг өөр юм уншижсэн. Тэр бас нэг аав хүний үндсэн үүргүүдийн нэг гинэ. Хүүхдийг ингээд ээж бол одоо ингээд 10 сүнэхаар нь сайн байна гэд магтаад байгаа төвшөнд нь ингээд гоё юм мэдрэмж өгч идэг. Болох 10 сүнээс за 11 багашаа дандаа нэг дээш нөө. Тэнгуут ингээ хүүхэд нь ингээд ээжтэйгээ уралдангууд одоо төрүүлээд аав болохоор ингээд ялагдахгүй бас өөрөө хүүхдэрээ ч юм уу эсвэл цаанаасаа тийм байдаг. Хүүхдүүд дандаа ингээд цаана ингээд илүү том юм байгаа гэдгийг мэдрүүлж явах хэрэгтэй бас аав одоо нэг үндсэн үүрэг. Би бас тэг өөр төр анзаарсан нэрэл бас
За одоо хоёлаа ингэж одоо ингээд дахиад хурдангүйчил дахиад ингэчил одоо ингэж байгаа чи ингээд бас бодогдоод байдаг. Тэр бас гэхдээ яалчгүй байглаараа одоо биологиороо одоо юуны эрэхтэй одоо аав хүн юм үүргүүд ингэж л байдаг. Гэж тэгэл охинтойгоо ингээл зүгээр ингээл гэр мүлэг орж хатал. Ойл ч энд байж үзье ингээл орж олон тэгэл чи хөөх зүгээр тайван болооч тэгэл. Дандаа ингээл нэг урд тайванд урд төрөл нь ялга гэж яах ингээл гэдэг байхгүй. Тэг нэг боцчод тэггүй цаанаасаа л нэг тэр айгүй чухал гэсэн хүүхдийн одоо өсөлт хөгжилтөнд одоо байнга нэг тийм чаленж байх хэрэгтэй. Тэгэхгүй ингээд байгаа юмда ханаад байх юм бол тэр нь ингээд бүр баг юм дээр ч гэсэн ингээд суусаар хагаад ирээдүйд бас амжилт гарах юм байх хэрэгтэй гинэ. Тийм. Би бол ари одоо охинтойгоо уралж муралж шүү дээ. Эхлээд би заавал ялчихдээ шүү дээ. Албаа. Өдөр чинь нөө гэж яваа юм болно шүү дээ. Тэгэл охин хүүхд юм чинь. Чи намайг гүйцлээ гэхлээ. За хамаагүй чи илүү ахал юм бол төрүүлэн. Тэрнээс би чамд бууж өгч байхгүй шүү дээ. За хоёул дахиад уралт юм. Дахиад уралт яриад байгаа юм. Одоо чи ажлыг авч заа. За тийм байна. Тэгээд бас тийм сонин Сүрүний Закиг хэлсэн шиг нэг хүүхдээ өөрийнхоороо яахгүйгээд Ёс Верстапен бас тэгсэн бэлээ. Би бол бас шахаагүй. Наа чи өөрөө эхлээд одоо хүмүүсийн уралж байгааг хараад би бас go kart дээр сууж үзье гэж над руу ирсэн. Тэгээд хамгийн нөгөө rental kart-аас хамгийн мя картн дээр суулгаа явуулсан чинь айгүй хурдан тойроод. Тэгээд тэр нөгөө карт нь томдоод суудлаасаа нисчих гэсэн өөрөө айгүй хурдан яваад. Тэнгуут нь за наа чин юм байна гэд. Тэгээд маргааш нь шууд шинэ жижигхэн карт худалдаж авч өгвөл хэлсэн байл л те. Энтэй холбоотой бас нэг хідэн юу за яг Макс ганцаараа юм уу гэд би бас нэг хэд юм уушсан. Бусад нисгчд байна уу гэд. Тэгсэн чи яг бүгд л ном гаргасан бүх жолооч нар бүгдээрээ яг нэг иймэрхүү төвхтэй. Надаа хүүхэд нас байгаагүй. Жишээ нь болохоор Хамилтны аав бас айгу их шахдаг байсан мэл Антони Хамилтон. Тэгээ аав нөгөө 2 3 ажил давхар хийгээд одоо би чиний картингийг фанд одоо мөнгө чи олж гин. Тийм учраас чи нэгч одоо секунд зүгээр суух ирэхгүй гэж зөрүүлж айгу шахдаг байсан. Тэгээ 2010 он болтол одоо Лewis Hamilton-ы менежер нь аав нь өөрөө байгаад. Тэгээ одоо тэр бүх амьдралын одоо бүхэл юмд нь оролцдог байсан бэл. Тэгээ тэр нь Hamilton авраг болсныхоо дараа бүр одоо ингээд хитрээд эсвэл өөрөө том болоо ч юм уу те. Заав одоо болоо. Одоо хоёлаа хоёр тийшээ салъя гэ. Тэгээ өөрийнхөө аавыг ажлаас нь халаад шинэ менежертэй болсон. Хоёлаа аав хүүгэрэл байна те. Сэтгүүл ингээ муудалцах гэдэг. Тэгээд аавыгаа 10 онд халж исэн юм байлээ. Тэгээд Себастьян Веттелийн аав нь бас яг иймэрхүү түүхтэй. Айгуу нэг тийм айгуу шахдаг. Тэгээд бас хүүхэд нас гэж байхгүй. Тэгээ юм болгоныг аав нөгөө нэг перфект одоо 100% хангалттай гэж байхгүй чам дахиад юу байгаа гэж шахдаг гэж үсвэр юм дээр. Kimi Räikkönen-ы аав болохоор бас айгуу тийм ширүүн дүү шахахаас гадна айгуу тийм ширүүн характертай жоохон цэргийн маягаар хүмүүжилсэн гинэ. Тэгээд нэг удаа бүр go kart-аар уралдаж жагаад игэмний ясаа хуглаад. Тэгээд тэгсэн чи аав нь зогсохгүй чи одоо болвол бүр огт уралдахаа бол. Гэт бүр ингээ хуглаа ястай ингээ уралдааны дуусгалжсэн. Тэгээд тэрнээс болоод ч юм уу бас Формула 1-т орж ирсний дараа нөгөө бугууны ясаа хуглаад тэр чигээрээ бас уралдаанаа дуусгаж ирсэн бас түүхтэй Räikkönen байд юм. Тэгэхээр бас л нэлээд хэцүү. Аваргууд ер нь бол бүгд л насгүй байсан биз дээ. Тэгээд Фернандо Алонсо бас найз байхгүй, хүүхэд нас байхгүй. Гэхдээ би одоо харамсдаг уу гэж. Аав нь бас нөгөө нэг айгүй ядуу гэр бүлээс гаралтай нөгөө нэг 2 доор яриадсан шүү дээ. Тэгээд бас аав нь за бид нар байгаа бүх мөнгөөр тэр л ер нь хүүхэд айгүйх дарамт болд юм шиг үлээ л дээ. Одоо бид нар бүх мөнгөө чиний одоо энэ зарцуулж шүү. Тийм болохоор зөрүүлээд чинь 100%, 110% гарах хэрэгтэй гэдэг нь л. Одоо тэгээд тэр яг дарамтыг тэр чинь бол амар том дарамт шүү дээ. Би фейл гэх юм бол тэгээд бүрээсээ гэр дээр цуглуугаас жалгаруу уулныхаа цаашаа яваад өгнө гэж байна. Тэр дарамтыг даваад гараад ирсэн болохоор одоо яг энэ байдалтай байгаа л та. Тэ. Тэгээд тэр дарамтыг яг ингэ авч байгаа тийг худал авч чадахгүй байх юм бол тэр ч одоо аварга болох чадахгүй шүү дээ. Зүгээр нисгэх. Тэр нэг стресс юмыг давж чадахгүй нэг үг шүү дээ. Ийм прешрийг. Тэгэхээр чинь аварга болсонд бол чинь тэр бүх дарамтыг давж ийж одоо медиа, уралдаан юу гэдэг бүх юмыг давж ийж аваад. Юмчлэгээд байгаас нэг ганц физикал биш, ментал юу айгүй барыг тэрнээс илүү хэрэгтэй гэдэг. Авраг болохоо тий. Ялагдах гэдэг тиймийг ерөөсөө бууж өгдөг тий. Тийм л байх хэрэгтэй гэдэг. Ихэнх хүмүүс яг тэрэн дээрээ бууж өгдөг гэдэг. За чадахгүй байна гэл.
Тийм л баг. Тэ дундаас нь яг за тэр нэг ядраад стресс билээ. Үнэхээр чадахгүй юм байна гээл. Тэрийг л яг яах вэ? давж гарсан хүмүүс нь л аврал. За нэг юм шийдтэй байна. Тэгээд юу төгсгөлд нь special shout out. Юу Шумахерыг мартчих бас яриха. Шумахер бас хэцүү мас гарч ирээ. Тэгээд өөрөө go kart-ээр засварчны ажил хийж иж go kart-аар уралдсан. Өөрөө мөнгө авахгүй гээд тэгээд тэр ажил дээр би ажиллая гэдэг. Календер гарчихсан те. Тэгээ байна бас Ральф Шумахер бас нэлээд хүүхэд байхдаа хэцүү байсан гэж байт юм билэ. Баян ахтайгаа харьцуулагдаад. Одоо хичнээн өөрөө юмд төрүүлж исэн ч гэсэн өөчи Шумахераас удаан гэж байна да. Одоо Шумахераас л 2 дахин илүү сайн амжилт гаргаж ижил одоо хүлийн зөвшөөрөгдөн. Өөрийгөө хүлийн зөвшөөрүүлэхэд бас айгүй хэцүү. Тэгээд аав ээж нь бүх юмаа ахтан зарцуулж исэн болохоор өөрт нь бас хэцүү амьдрал. Одоо хүүхэд нас нь бас хэцүү өнгөрсөн гэдэг бас нэг тийм төв. Тэр чинь спорттой ах トゥ хоёр ер нь л ах нь яриад амжилт үзүүлэх юм те. Биш нэгдгүй юу. Миний одоо харж байгаа ер нь дүүнер нь яг дундаж болдог гэхдээ яг би бол ганц л жишээ мэдээд энэ нөгөө боол ч одоо дүүн л сайн байгаад байгаа сте нөгөө ламело боол. Ах нь бол гэхдээ яг бэлтлээс л явахгүй юм шүү. Одоо жишээл юу гэж степ хан сайн. Тэгээд өөр чинь өөр ах トゥ өрчүүлээ. Одоо Шумахер дээр ч одоо ах トゥ хан сайн байна. Тий. Нөгөө юунд чинь нэг нэвлүүд гэдэг лөө Манчестерийн үгүй лөө байгаа шүү дээ. Гари нэвэл пил нэвлээд. Гарчтай аль нь сайн гэх хэцүү дээ. Гарийн том нь юм уу те? Гарийн том. Пилэн том лөө. Гари чинь багийн ахтагч байсан юм байна. Манчестер тий. Манчестер Юнайтед. Нөгөөт нь бас Манчестер Юнайтед байж байгаад Эвертон явчлаа. Тийм баг. Бас хамтл Юнайтед тоглоод дгийн санаа тийм. Одоо бас хазардах юм байна. Тий. Хазардч хамгийн том нь сайн. Тэгээд нөгөө гурван тэгээд яг доошлоод ингээд муу гэж явчихсан. Гурлаа яг 2 жилийн дараа Маркус Турам одоо манад байгаа ихэнх Турам хоёр шүү дээ. Тийм шүү дээ. Тий. Тэгэхээр танаа чинь одоо дүүнэд арай л жоох юм шүү. Тий дүүн дөнгөж одоо дөнгөж сая манад орж ирж л да дээш шин. Маркус ч найл 2 3 дахь жилтэй. Франкфурт төр байлоо тий. 3 жилийн дараа юу яа Беллингем дээр л яг харъя. Дүүн яах нь юу? Дүүн яах нь ахын сайн байх нь тэрэн дээр эргээд болцгоо эзэгчтэй. Леклер ч надад дүүн дөнгөж минь орж ирж байгаа шүү дээ тийшээ. Тийм шүү дээ. Тэгэл харъя бас. За тийм байна. Тэгээд үзэгчтэй энэ хүртэл үзчихвэл бүгдээрээ лайк and subscribe. Тэгээд та бүхэн бас дөнгөсөө ярилцсан сэдвийн те. Одоо таны бодлоор одоо хүүхдээ тамирчин болгож юм эсвэл хүүхдээ ирээдүйд амжилтанд хүргэе гэвэл та тэр зураасыг хаагур зурх вэ гэдгээс бидэнтэй хаваалцж байна шүү. За ингээд формулагийн энэ дугаарын формулагийн секшн маань тэгээд дуусч байгаа тийм. Одоо дараа нь бид гурав дотроо ярилцаад хөдөл өмгийнхаа буланг бас одоо жоохон сериозны оруулъя гэж ярьстэй. Зангаатай хөлбөмбөг. Диваны экспертүүд одоо оруулъя гэж шийдээд. Гэхдээ тэр нь бол зөвхөн бид гурвын нүдээр хөлбөмбөг те. Одоо бид гурвын Ливерпулээр ч юм уу, Челсигээр Премьер Лигийг, Ювентусын хөгдөн жимжигчнүүдээр Серие А ч юм уу. Зөвхөн багийнхаа талаар өөрсдөө одоо хамгийн сайн мэдж байгаа юмны талаар 7 хоногийн одоо тойм маягтай бэлтгэе гэж ярьсан. За тэгээд эхнийх нь болохоор эхлээс өмнө юу яа гэсэн те. Гурлаа. За яагаад яг дэмждэг бага дэмжиж байгаа юм бэ? Яагаад яаж дэмжиж эхэлсэн бэ? Тэр талаараа нэг ярилцъя гэж ярьсан. Хүмүүс магадгүй та хэд байна сонирхолтой ч магадгүй. За эхлэх үү. За тийм. За би эхлэх юм. За би эхлэх юм уу? За санааг нэхэн эхлүүллээ. Ганаа эхлүүлсэн. За би эхлүүлсэн. За ганаа эхлэв. За би ч одоо Челсиг дэмжиж одоогор бол 20 жил ер нь болж байна. 20 жил хөлбөмбөг үзсэн байна. Тэгээд 2005 оноос л тухайн үед яг ер нь бол 2005 онд яг дөнгөж 10 хэдэн настай тий. Хүүхэд хөлбөмбөг үзэж эхлээд юу чин Абрамович хэдэ авлаа. 4 онд болсон. Яг амжилт хэлжсэн байх тий. Тэгээд тухайн хизээс мартсан шүү дээ. Ч одоо танд Абрамович байсан л мэдж ин тэрнээс яг хизээч явсан яа. Тэгэхээр тухайн үед ч одоо юу гэдэг яг дөнгөж хөлбөмбөг үзэж эхэлж исэн нас. Яг хөлбөмбөс нөрхөө Монголд хөлбөмбөг яг гарч эхлээд тухайн үед хөлбөмбөг ойлгож эхэлж байгаа. Нэг бөмбөг өчлөөдгүй гэдэг юм. За энийг ингэх хэрэгтэй мөн гэдэг. Тэгээд мэдээгэрдсэн гарч эхлээл. Тэгээд тухайн үед яасан бэ гэхэл нэг сонин. Хөлбөмбөгийн 50 мэдээ явна шүү дээ.
Тэгэхээр нэг Челси гэсэн үг нэг ороод төсөвчрөө. Ингээл мэдээд ингэ зүгээр үдэггүй сонсож байхад л Челси гэсэн үг ингэж харж байгаа нэг тийм байл. Дараа нь Челси гэл тэгэл тэгсэн чинь юу яасан. Яг тэр үйлрэлдэ Манчестер Юнайтед Челсигээр тоглоод Челси талбай дээр яг 3-0-оор хожоод тэгээд ер нь л авраг болсон бохгүй юу тухайн жилдээ. Тухайн үед л за одоо ер нь хөлбөмбөг Челси ер нь л нэг үдчихлээл за Челси гэдэг баг байт юм байна. Дараа жилээс нь л 2006-аас C1-ээр Champions League гарч эхлээд шүн. Тэнгүүт нь шүн босч үздэг болт юм уу? Нэг их тунтчаад шүн босч үзээ. Тэгээд яг тухайн Челсигийн тоглолтыг бүгд нь үздэг. Тэгээд нэг мэдсэн чинь Челсигийн фэн болсон. Араас нь Champions League дууссан дараа жилээс нь ESPN гэдэг телевиз ууз. Тэр чинь хулгайгаар Премьер Лиг гарч эхэлсэн байна. Яг хулгайгаар гарч эхэлсэн. Тэг яг тэгээд албан ёсны ирэх байхгүй хулгайгаар гарч эхлээд тэгээд Премьер Лигийг үзээл тэр чинь Челсигийн баг бүх тоглолтыг гаргаж байгаа шүү дээ. Тэгэл нүүнэг Champions League чинь Ливерпул тоглосон тоглолт тэргээл бүгдийг үзчихлээ. За. Тэгэл ер нь бол төлөвлөмөр орс. Тухайд маань нэг кабел мобилийн журнал байгаагүй. Тэгэхээр чинь нэг одоо ESPN, Star Sport дээр гаргадаг байсан шүү дээ кабелаар. Тэгээ заримдаа найзанд очиж үздэг ч юм уу. Эсвэл зүгээр мэдээг нь аваад нэг тиймэрхүү маягаар л үзчихсэн. Тэгэл яг төлөвлөмөр Монгол гаргаж ирсэн төш ер нь бол тэгээд Челсигийн фэн болсон байсан шүү дээ. Чиний одоо хамгийн анхны одоо бүр амар ингээл Челсигээр дэмжижсэн тоглолт. Хамгийн анхны одоо бүр яг үлдэж байгаа тоглолтоо. Тий. Одоо яг чиний толгойд орж ирж байгаа. За Челси гэлэг дэмжижсэн тоглолт. Юу ш 2006 оны Champions League хэсгийн тоглолт Барсад тоглосон баг. Гурав дахь тоглолт нь яг Барса Челси Стэнфорд Бриж тоглоод 1-0-оор хожигдсон. Дараагийн тоглолт нь дахиад 2 талын дараа нэг зөрүүлээ тоглолт нь шүү дээ. Тэгээ Барсан Кампнод тоглосон баг. Тэр тоглолт чи 2-2 дууссан. Нэг Лампортын нэг амар гол гэдэг шүү дээ хажуугаас. Улангаас ингэ цохоод дээгүүр давуулаад оруулцдаг. Санахгүй. Тэр тоглолтыг яг үзээл би тэгэл тэрнээс хойш юу нь бол тэгэл бараг л сая 3 дахь гэж эхний 2 дахь гэж ярих гэж байгаа зү тий. 3 дахь тоглолт нь гээд матчлээ 3 баг. хэсгийн 3 тий 3 тоглолт яг нэг эхний тий эхний тоглолт нь Стэнфорд үү тэгээд 4 тоглолт нь болохоор яг Кампнод. Сони юм а. 3 дахь тоглолт чинь 1 2 нь 3 дахь дээр тоглолдог байлоо. Хойч нэг нь хамгийн муутайгаа 3 дахь өдөр нь тоглолт. Үгүй тий чинь юу яадаг баха яг хамаагүй баха. Хамаагүй байсан юм бах та. Дээдлээ 2 миний мэдх ингээл Ювентус ч дандаа нэгээр орж ирдэг. Тэнгүүтээ яг энэ зүрд тоглолтог нь дандаа нэг 4 дахь багтаа тоглолдог гэсэн юм. Амархан easy. Тэнгүүт ингээл за эхний хоёрыг нэлийн чардаачих ч юм уу хажчих ч юм бол дараагийн хоёр дээр шууд 6 оноо гэж дандаа нэг тим мэддэг гэсэн юм. 1 4 2 3 гэж яваад тэнгүүтлээ 1 3 2 4 тэнгүүтлээ 1 2 3 4 гэж. Тэгээ угаасаа бүгднтэй гэртээ тийм яг тэр солидог дээр ярин тэр хоёрыг таарсан байсан. Зүг бууснаад нөө. Гэтэ тэр баг юу л байсан баг. Челси нэг айхтар Европын оноогүй пот нь тэгсэн баг та. Тийм бол тийм бол өмнөх үлрэлт нь яг хуу Барса нэг хагасчаад гараад ирсэн. Түлэн чинь 5 жилийн дундаж болох даваар орж ирж байгаа. Тийм ба. Тийм ба. Хойч марж Чемпионс ороод 2 3 талсан. 6 онд ч тэгтээ финал биш 8 он билүү? Москвад яддаг чаа. 8. Тэр ялтрдаг. Кристиано альтарсан ч тэр эргүүл альтардаг тий. Кристиано зүгээр алдчихтэй. Зүгээр альтардаг. Чек ачт. Тэгээд гэдгсэн чинь тэгэл би ч яг нүг Москвад байсан байхгүй тухайн. Тэгэл уйлдаг. Тий уйлал. Кристиано ч уйлал яасан чинь тэгээ араас нэг юм. Тэр тоглолтын дээр Анелка биш тэгээд алддаг байхгүй манахаас. Хамгийн сүүлийнх нь алдчихсан шүү дээ. Тэгээд өнөдөрч бороо орж ирсэн яг Анелкагийн царин дээр явсан байхгүй яг ингэсэн. Нүрээ авчих. Би яг харж энэ яг алдсан. Энэ яг алдсан. Яг алдсан гэсэн ч ачаа алдчих жоох. Тэгэхээр чин Манчестер Юнайтед Андерсон бацаанд байсан шүү дээ. Тэр цөмцөгч жоо. Юу ч бодохгүй тий. Юу ч бодохгүй гарч ирэл цөмцгөл сууж байгаа. Манаа ярваж ганцсан алд. Яг Францад яг тим дээр алдтал тийм ээ. Эмоцсоор 2006 онд Трезигээс алддаг үстэй. Дэлхийн аваргаар тий Трезиг. Бас яг ярваж гарч ирэл алддаг байхгүй. Тэрэнээс нь юу н баг мэддэгдээд идэгтэй ингээд яаж алхаж ирж байгаа ингээл яг стрессцэн гарууд бол ингээл яг нүүрэн дээр нь тий. Эвгүй гараад ирдэ шүү дээ. Тэгээ хамгаалагч цогхохоор надад нэг амар санагдаад. Зүгээр л юу ч бодохгүй. Яг нэг зүг сонгоол тэрнлүүгээ хамгийн хүчтэйгээр май захын довтлогч бодохоор чинь за хуурж муураад одоо эн чинь дандаа ийш өсөрдөг гэж жоохон аюу цогтой болохоор тий. Дээр нь би бол тэгж боддог таатай байхгүй. За тэгээд 2005 6-наас хойш дэмжчихсэн байна. Тэгэхээр ер нь 20 жил тий 20 жил.
20 жил Цацралгүй байхгүй тийм. юм. Энэ онд тэмдэглэх юм шиг аа. За би явчихад өгөөл дараах юм. За минийх нэг би өөрөө бодоод би одоо Ливерпулийг яаж дэмжсэн бол доо гэж бодоодсэн чи бас яг толгойд орж ирэх байдаг. Стамбул тийм. Ливерпул Стамбул орж ирлээ. Би гэхдээ яг Стамбул 2005 оны үед бол яг дэмждэг байсан байхгүй. Миний яг хамгийн сүүлд яг нөгөө амар дэмжсэн хамгийн ихэнд амар дэмжсэн гэхээр нөгөө 7 оны финал орж ирд. Милано. Миланы эсрэг тоглоод хожигдчихсэн тоглолт л яг хамгийн ихэнд гээд. Гэхдээ яагаад Ливерпулийг дагдаг болсон гэхээр бодохоор юу байсан бэлээ. Би нөгөө жоохон ингээд хөлбөмбөг тоглоод тэгээд нөгөө нэг тоглолтог ахнар махнар ингээд юу тэнцэмцэнд орж явахдаа харчаад за чи юу бол чи хагас хамгаалагчтай тоглолт гээд ягаад ч лээ наваад авдагчсан байхгүй. Нөгөө нэг юунд шалгаруулад нөгөө Мазалагийн нөгөө нэг хөлбөмбөг секцэнд тэгээд хүмүүс хараад намайг хагас хамгаалагч бол гээд. Тэгээд чи яг нөгөө нэг давтал ингээд пас айгууд сайн дажгүй өгдөг байна гэд наваа тэгээс байхгүй. Тэгэл би нөгөө нэг FIFA тоглолтог FIFA 2004 жилийн тоглоод. Тэгээд тэрийг тоглож байгаа нөгөө нэг тийм хагас хамгаалагч хүмүүсийг ингээ хараад тэгээд тухайн үед ч ингээд Лампард, Тоти, Жирард гэдэг нөгөө нэг юун дээр хамгийн лагууд нь. Тийм хамгийн тухайн үед л одоо хагас хамгаалагчийн хамгийн өндөр рейтингтэй тоглогчдээс байхгүй. Тэгээ за энэ эдрийг ер нь харах юм байна. Яах юм бэ гээд. Тэгээ би анх ер нь бол Италиг дэмждэг Тотиг. Тэгээ би Рома, Челси, Ливерпул гурвыг ингээд тоглож ийн үгүй юу гэд хардаг болтой. Тэнгуут яг ингээд Лампард, Жирард хоёр ингээд Английн шигшээ баг гэдэг нөгөө хөлн бүгдээр компьютер дээр тоглохоор цуг байдаг болохоор би англи авч тоглодог. Тэгээ хэрвээ англи нөгөө маань англи авчвал би зөрүүлээд Итали авдаг. Тим хоёр ливтэйсэн. Тэгээд тэр яг тэрийгэ дагаж явж агаад тухайн үед ягаад ч үлээ 7 оны Champions League дэс Ливерпулийг үзэж эхэлсэндээ семифинал нь үзсэн юм уу? Нөгөө Челсиг аждаг. Тэр бүр амар тоглос. Тэгээ 4-4 Стэмфорд Бридж дээр. Биш чинь дараа нь. Тийм. Одоо тэр 9 онд гүсэдинг үед тахгүй. Тийм. Москвагийн дараа. Сайхан үдцтэй. Тийм. Юу чин таатлахаар юу байсан юм? Эхлээд манайх нийлэлээр хажууд Стэмфорд Бридж нийлэлээр хажууд Жойков колор нийлэлээр хажууд зөрүүлээд Анфилд тоглоход Даниэл Лагер нэг амар комбинац явуулж цохиж хийдэв. Тийм. Тэгээд тэнцэж байгаа 11-өөс нэг хийгээ тий. Хаалттай цохил тий. Яг бол хажуугаас өгсөн дамжуулалтан дээр бүгд шахаж ороод Даниэл Агер гарч ирэнгүүтлээ солгоогоор цохоо шууд хийчихдээ. Тоглолтын ихэнд. Тэгээд сүүлд 11-ээр тоглоод 11 цогт хажигддаг л та манай. 12 манайх тухайд хүн хожигддаг байсан. Танаа 10 тий хожигддаг байсан юм бол. Пенальти болчиход заа зуудаас. Сайн цогтөг хүмүүс дээр нэ очдөг гэсэн. Тэгээд яг 7 оны финалыг яг би яг нөгөө яг синегээр орой шүн үзээд тэгээд өглөө нь яг юутайсан санаад дий. Яг нэг хичээлийн шалгалттай. Тэгээд шүн үзчихэд яг унтахгүй байж байгаа тэг өглөө нөгөө хичээл рүүгээ шалгалттай өгөхгүй явж исэн яг санагдаад байна. Би тэгэл замдаа маахтч нэг 120 байгаад тэгээ нэгдүгээр сургууль руу өглөө явахгүй би яг нөгөө инхтэй нэг гүрэндэгээр алхаж исэн. Тэгэл бүр амар стрессцсэн. Мөн энэ цаг юм уу? Хамаагүй муу гээ хэлээл яг нэг сургууль руу алхаж исэн л хамгийн ихний бүр амар дэмжсэн нэг орж ирээд. Тэгэл ер нь тэрнээс хойш Ливерпулийг дэмжсэн дээ. Тэр жилийн яг тэр Champions League-ээр одоо нэг амжилт гаргадаг тэр зам л юм уу? Яг тэрийг дагаж яг ингээл дагаж яваал. Тэгэл финалийн тоглолтыг үзэл хожигдтал тэгэл амар уур хүрээл. За дараа жил. Эсиг дараа нь ална болно гэл нэг үтсэн чинь л амар Ливерпулийг дэмжиж хэлсэн шүү дээ. Тэгэхээр угаасаа хөлн гэж ер нь бол яг тэнчнээс шиг юм байдаг юм шүү. Яг ингээл урсгалаараа үзээл явж идэх гээд нэг мэдсэн чинь яг фэн болцсон тэгэл үлдчихсэн юм л шүү дээ. За бүр шивээс хэлчихсэн байна шүү дээ. Энийг хэлээ гэсэн. Эний чи одоо юу штэ 10 жилээ төгсөөл. Ойд нэгдүгээр курст орох гал. Ливерпул юм авсан зүгээр л нөгөө маа найзууд бүгдээрээ заастаа бүгдээрээ 10 жилээ төгсөө бүгдээрээ шивээс хийлгэнэ гээд. Тэгээд ботроо бодож байгаа за би одоо хийлгүүл одоо ийм юм хийлгэх байх таа л гэж. Хамгийн ихэнд орж исэн одоо Юлнэ Урвалколон гэж бодцсон.
Тэгэл яг шивээс хийлэгдэх газар руу гойлээ зургуулаа бүгдээрээ хийх гэж орсноо 3 нь хэлгээр гараад ирсэн. 3 камер шиг за та нар хийлгэж юм байна нэг жоохон бодоотой гэхдээ тоостой харстай за боллоо явцгаа. Тэгээд нэг тэг миний хийлгсэн 3-аас нь хамгийн гайгүй шүү. Тэгээд хоёр найз нэг жоохон эвгүй юм хийлгсэн юм аа. Тэгээд сүүлдээ нэг нь тэрийгэ дараалж өөр юм болгуулж нэг сонд төвхтэй. Тэгээд яг тэр нэг фейлддгийг харангуйтаа нөгөө хамт орж ирсэн өснө ховроод цаацсан байнус байл. За. Тийм болчихсон. Яг санаагаа хувиргаагүй даач юм биш юм шүү дээ. Тийм. Буруу газар очсон биз тэгэхээр. Гэтэ яг одоо бол нэг тухайд бол эн чин гүйл байсан байлгүй дээ. Хүмүүс тэр үед юу нэг тийм яг шивээс мэлж байгаа модон дор юм хэлгээл. Жижиг юм хэлчихсэн. Одоо бол яг нэг тийм айхтар бахархаад жайдгүү гэхдээ яг нэг тийм өө гэдэг нейтрал. Тухайд бол амар гоё санагдчихлээ. Хүн болон хараалаа л тий. Тэрийг байнга цамцныхаа нэг шууг бай. Юм л бол зүгээр юм да. Эл яасан гэдэг. Тэрийг аваад өгөөч. Тэрийг жигэлээс. Дандаа ордоор нэг. За минийх бол нэг иймэрхэн байгаа. Ювентус чинь 96, 97, 98, 99 гээд 3 Champions League дараалж финалдаад. Анхны баг болчихсон тухайд. Тэг би чинь жоохон бацсан байсан чинь. Бодвол авчихсан л та. Тэгэл ингээл яг эхний жил нь бол угаасаа авраг авдаг жил нь угаасаа юу мэдгүй авч тэгэл Ювентус гэл. Тэгэл дараа жил нь ингээл яас чинь дахиад Ювентус нэг финалд үлдсэн гэл ингээл. Тэрний дараа дахиад финалд үлдсэн. Тэгэл ингээл Ювентус гэдэг багт чинь хамгийн амар юм биш үү гэл. Яг тийм бодоод 98, 99 тэгэл юу нэг 2000 он гаргаал тэгэл ерөнхийдөө ингээл хардаг болц. Тухай чинь интернетээ чинь дөнгөж л эхэлж ирсэн ч үгүй байсан уу. Тэгээ аав надаа юу гэдэг юм аа нэг 5 цаг хэрэг сонь захиалж өгдөг. Тэр нь арайч 7 хоногтой нэг байсан юм. Би бүр ингээд тэр чинь бас хөөрхөн хитэн нүр гардаг. Тэрийг цуглуулдаг. Тэгэл тэрэн дээр чи ингээ юу гардаг вэ? 7 хоногийн тоглолтуудын тайм ингээл хөрсөн бүсгт нь гарна. Тэгэл би тэрийг цуглуулаад хараад тэгээд тухай чинь угаасаа юунаас алж исэн юм чи. Тэгэл ерөөс дандаа л нэгт. Энэ ерөөсөө тасарсан баа гэх. Тэгээ ингээ өмсгөлн ч айгуугаа нэг харц байгаа юм тий. Нэг тийм үү. Тэгэхээр ягаа чи надад тэгэл нэг гой санагдаа. Тэгэл ихэд ингээл харсаар байгаа л ингээл тэгдэг болц. Тэгээд нэг одоо Ювентусын эзэмшдэг Аньели гээд Фиатын том одоо эзэн Жани Аньели гэдэг хүмүүс байхгүй юу? Тэр нэг ярьснаа тэгдэг гэсэн ингээд өглөө би солонгоо нэгэл Ж үсгэл хайдаг гэд. Одоо Италиар чинь Ювентус гэж Ж үсгэл байна шүү дээ. Би Ж үсгэл хайдаг байсан гэд. Хаана л Ювентус битсэн бэ? Яг би тэгэд яг тийм болцсон. Тэгэл сонин ингээл нэгэл гээс ингээл Ювентус хаана ингээл Ювентусийн талаар Италийн юу хаана бичсэн байна яг тийм болцсон. Тэгэл ерөнхийдөө нэг Ювентусыг дэмждэг болоод тэгээд түрүү нэг амар тоглолт гэж яасан шүү дээ тий. Аль тоглолтыг ингээд илүү яадаг байд. Би одоо бодохын юу л санагдаад 94 оны Миланд ялагддаг. Финал ялагддаг. Цомын финал доо. Champions League. Тэр юу яцд юм аа. Маач хагас шигшээд Реал Мадридыг амар хожирч ирээд талбай дээр нь 2-1-ээр хожигдоод авчирнгуудаа 3-1-ээр хожоод тэнгууд тэрэн дээр Недвид амар тэнийг юм дээр алдаа игээд шар аваад дараагийн тоглолт өмчүүлчихдэг хөөх. Финалд орчих гэх болж байна. Тэгээд тэр чинь Монголд ингээл шүн болж байгаа шүү дээ. Би унтчихдаг байхгүй. Сэрсэн тоглолт дууссан. Хасаасан ч хожигдсон. Тэгэл би ингээл яг үлжсэн. Йоо би үзег бол хожигдчихлаа шүү дээ. Тэгэл би яг тухайд ингээл ёо би бүр ийм боллоо фэн болсон. Яг юмчсэн. Яг ингээ хожигдоод би бүр ингээд нулимс сэлгнээд ингээд ёо би үзээгүй яг өглөө сэрээд бүр уурлаад үйлээд яг тэгчихсэн. Тэгэл яг би за юу болцсон юм байна. Тэгээд тэрний чин дараа яг тэрний өмнө л юм байна л да. 2002 оноос Европын авраг болчихсон юм тухайд. Тэгэхэд яг тэгэл Ювентусыг үздэг болохоор дагаар Италиг үздэг болсон. Тэг чи 2000 оны Европын аврагч нэг Бельги, Голланд болчихсон. Тэгээ хагас шигшээд Италичиг Голландаа тараад тэр үеийн Голландын бишгэл амар богсд. Клайвер тийм зүгээр л амар атакын машин байсан баг. Итали юу эсвэл дефенс машин байсан. Уусаа тухайн тасаж өгч Жинозов хаалагч. Хаалагч нь зүгээр ардаас хамгаалалт ямар байх ёстой гэж зүгээр ингээд так тавьсан байсан баг. Тэгээ тэрэн дээр миний мэдхийн
юу яа Буфон Бертл аваад тоолдоо гардаг хөх алгачаар. Тэнгүүтээ Галланд тоглолтын үеэр 2 пенальти хоёулыг алдсан. Тоглолтын дуруу. Тий. Тэгээд нэмэлт цаг сунгаад пенальти зөхиод тоолдоо 3-ыг хаагаад тэгээ Итали финал гардаг. Тэр тоглолтыг бүр амар санд шүн үзсэн. Яг энэ хоёр тоглолт надаа ингээм тархинд жоохон хөвгтэн чи ингээл яг ойлгоцсон юм үзээд байгаа. Чи гэхдээ одоо ингээд үзээгүй байж байгаад хожигдсан байвал намайг үз гэж боддгоо. Надаас боллоо гэж боддог. Яг ер нь ингээл үдцсэн бол Тэгээ уус тэгээд ши үдцсэн бол арай л өөрөө гасан бол яаж тэр нөлөөлсөн юм мэдэхгүй. Гэхдээ ингээл зүгээр яг тэгж үзэх юм бол юу яаж байгаа вэ? Нэг тэр сэтгэс одоо хожигдсан байсан ч хоцсон байсан нэг тэр нэг тайвшрал авчиж байгаа юм. За ямар тач үзсэн ийм болсон тийм. Ямар тач үзлээ одоо. Зэгүйсэн бол жоохон гомдлын мөрзөө. Тэгсэн бол өөр ч яхаас юм билээ гэж. Надаас л болчлоо гэдэг. ертөнцийн төвд байна. Тэгээ бүх фэн баг ийм байдаг байна. Бүгд л яг ийм замаар л явж байгаа. Яг зарим тохиолдолд юу яхаа эсрэгээрээ байдаг гэж магадгүй. Ингээд ажилласаа болоод ч юм уу ингээд тоглолтоо үзэж чаддаггүй. Баг хожигдсан байдаг. Дараа нэг завтай байгаа тоглолтоо үзсэн ч хожигдчихдаг. Тэгсэн дараа нь яг үзээгүй байсан ч хожигдсан. Тэгвэл за намайг үзэхгүй л хожихгүй маань. Нэг 2 3 тоглолт хийж явж байгаа. За үзье гэдэг тэгэл үздэг байна. Би ярин сүлдээ Монголч дээр тийм болчиход байгаа шүү дээ. За тэр намайг үзэхгүй болтой очих юм байна. Боли гэдэг. Үзег байхлаар хачаад байдаг. Тэгээд найзтайгаас тоглоод чи үзээд эхэлсэн юм уу хожигдоод эхэлчихсэн. За сонирхолтой. Миний нэр хамгийн анхны яг тоглолт дуусчаад яг үйлжсэн нь юу юм биш яг Ливерпултэй шүү дээ. 11 зохиод хожигдоод дуустдаг. Яг тэрэн дээрээ тоглож өгчөөд би яг үйлжсэн. Би бас юу гэмээр санд юм аа. Найзтайгаа нэг 2006-ны дэлхийн авраг финалыг үзгээд Итали Франц 2. Тэгээд тэр арт кинотеатрын тэнцэл нэг юмд орж ирсэн үзүүлж нэгээд. Тэг ингээ орсч битүү Францууд. Ингээ Франц хүмүүс ш. Францыг дэмжиж байгаа хүмүүс. Ахтаж байгаа ганцаараа Итали. Тэгтээ би дараа ганцаараа сакс. Манай найз чи багийн үзэж байгаа л багийн эс юм адахч багийн дагуулал хоёул хамт гадар үзэлтэй. Баг чи өөрөөс пост өссөн. Өлөн гүйцдэг. Өөрөө ч тоглолт гэсэн. Тэгээ хоёул үзэл. Баг ч нэг тийм Итали Франц нэг тийм биш. Зүгээр үзээлээ. Үзээ хамт үзьгээд. Тэгээд би тэнцэж ганцаараа тийч баярлалаа. Хүмүүс ч хараал шүүвч гэдэг. Чинь Зидан мөргөөд ячдаг шээ. Энд дэр нэрээ гэхдээ нэг гоё түүх үд юм лээ. Италич пенальти зөхиод ялаад ингээ бүүн баяр болоо яжгаад тэгсэн чинь Делпьеро өрнөсөө гарч ирээд Франц юу очоод тэгээ Зидан дээр очоод тавьшруулж байсан. Очилжсэн. Нэг баг яваасан. Тэгээд за ингээд ийм болоод ингээ хөшөө ингээ зүгээр. Тэгээ яг тэрийг саяхан нэг юм дээр тавьсан байсан юм. Тэгээд яг тэрийг тайвшруулад тэгээд Зидан ингээд чи үнэхээр нэр хүн юм аа гэд тэ. Хүмүүс юм ба тий ингээ баярлж ах чи тэрнээс гарч ирээд ингээд дээр ирээд ингээ яаж нэгээд. Тэг яг дээрээс нь бас Трезигэ дээр очсон. Синер чин тухай хамт тоглож байсан. Яг нэг багт тоглож байсан. Зидан яг Реал руу явцсан байсан. Тэгээд одоо юу гэдэм бэлээ? Зидан яг өмсч сувцаа тайлаа гараас зураа. Тэгээ энэ хоёр ингээд солилцоод одоо тэрийг ингээд хадгалсан байдаг юм лээ. Гоё нэ. Тэр тоглолттой бас яг монголчууд тийм олон дэмжижсэн үл Диданаас болсон баг. Тэгээ Дидан Анри хоёр л байсан баг та. Тэрнээс ч одоо Франц ч одоо яг хэм байсан л бахал та. Ер нь бол гэхдээ Франц бол бас зүйртэй байсан мэт. Тэг яг тийм сайтай багуудыг л ер нь их дэмжиж штэ. Франц нь тэр үед бас нэлээд Европын авраг болсон тий. 2000 оны авраг үстэй. 2004 онд 2000 тийм 98 2000 гээд тэрнээс хойш 2000 бас Италиг хожоод авдаг. Тэр нэг балаа дөрөн байсан нэг алтан гол гээд нэмэлт цагт хийсэн шот очоод. Яа. Зүгээр шүү дээ гоё шүү дээ. Сая юу асуух гэж байгаа мартчихв. Айгуу гоё юм бодоодсэн чи. За. Дэлпирээс эдэ медаль ярьчихсан да. За. Дэлхийн авраг. За тэр яг хөө тэгээд манай үзэгчид бас өөрсдийнхөө бас те сонирхолтой бид гуравтай адилхан түүх байвал те эсвэл өөрсдийнхөө багийг одоо яаж анх үзээд уйлжсэн ч юм уу те яаж анх ягаад тухайн багаа дэмжих байсан бэ те бид гуравтай хоолтой ягаад дэмжихсэн байдгийг аягүй сони юм те ер нь гурлаг адилхан богод зүгээр яг ингээл юм сонсч ийсэн чинь нөгөөт нь ингээд өөрөө
нэг тийм ганцхан тэр өгүүлж их рүү ороод тэр юу хэлтаа ингээд орж ирээд чи өөрөө ингээд яг тэрийг аваад харин тийм ингээд зүгээр фильтрлчихэд байгаа байхгүй. Яг тэр нь яг өөрийнх нь одоо философи одоо юу гэх юм одоо тэр нь зогсоод байгаа ч юм уу. Тэгэл яг хөв тавилан байсан гэж. Зурагтсан зүг замаар явсан байна гэж. За. Тэгээд нөгөө би ингэж хэлэх гэжсэн нөгөө юу. За одоо бид гурав ингээд те 10 20 жил үдцсэн. Тэгээд нөгөө хүмүүс нөгөө нэг тийм онгой байдаг шүү дээ. Одоо чи хэр үнэн ч вэ гэх нэг ихнэр нөхрөөс асуудаг шиг. Тэгээд одоо манай ихнэрүүд үдчихээл бид гурав одоо өмнөчд эргэлзэх юу байхгүй. Энэ бага ингээд анхнаас ингээл одоо бол байж гин тэгэл юу чи энэ баг 20 жил дэмжчихэд ойлчаа дүр хожигдох нөөлөө тийм оройгоо байдаг гэсэн нэг бар сериал яланчлын нэг насаараа дэмцсэн өвгөн өгөхгүй л өө яа би одоо барсаг юм байна гэж бодъё л та тэнгүүтээ али болзер яал юм аваад ирэл юу та юу болж байгаа юм би чи насаараа барсаа төвш ядаж нэг реал юм фэн гэсэн өгч өгөхтэй боломж дээ тийм аа тэрнтэй адилхан тэр цас махандаа ялтал харин тийм би бас одоо тэр манай нөгөө юу л одоо намайг яг үзэж ихлээл бас манай баг урууд ихсэлтэй ер нь бол 7 оны финалаас хойш чинь нэг FA цом авсан. Тэгээд 8 онд нэг FA авсан. Тэрнээс хойш тэгэл амар бүрэлдэхүүнтэй Рой Ходжсон амар тасалжуулагч. Kenny Douglas шуурхийн жил. Яа. Brendan Rodgers ирээд арай нэг жил хоёрт орсон. Тэгээд буцаад уруудсан. Тэгээд манай багийн яг тухайн үеийн нөгөө би нөгөө өөрийнхөө нөгөө харсан мимиг л санаад байна л да. Нөгөө тухайн үеийн нөгөө 11-ийг гаргацсан. Чи нөгөө хэр үнэн ч вэ гэдгсэн чи үгүй би ийм байхад нь хүртэл дэмжижсэн. Дэмжижсэн шүү дээ. Тэгэл бодлоо. Манай нөгөө Украин нөгөө Яванович хим ингээд гачаа ач хүмүүс ирцсэн. Юу болж яваад их вэ? Нэг 10 дугаартаас нэг юм төстэй Украин лөө тий. Тий. Энэ Вегер гэсэн ч тийм. Оо тийш дээ. Хим бэлээ. Санаа. Мөртөөс тухайн тэгтээ Ливерпул шидэгээд гоё тоглож явахт манайх алдаад гоё хожиж дээр явуулдаг байсан байхгүй. Ливерпулийг унсан чинь манайх барах болсон. Юусе бардаггүй байсан. Тэг ингээд маахыг нэг тим болчихсон юм байна. Яг нэг сайн багуутай ингээд нэг амар өгч байгаа юм шиг тоглоод гайгүй үзээд тэнгуутаал буцаад нөгөө доор догчингуудаа зингдүүлдэг тий. Робин Худнаас хэдэн жил хийсэн. Гэсэн тэр FA дээр манайхыг мулталсан өөр явж лээ бас. Ливерпултэй гэхлээр би за дараачтай эхлэн тожигдчихдаг лээс. Яг энэтэй адилхан бас нэг манай жишээ байгаа шүү дээ. Яг 2006 онд ч нэг авраг аваал ингэжсэн маргаа дараа жилийн шууд сери Б-ээр унаал. Тэгэл би ч тухайд сери Б үзэж. Тэнгүүд айгуу гоё нэг сансар масраа ч Рай гардаг. Тэнгүү Рай сери Б-г ирэх нь авцсан. Юу ч тийм биш. Тэгээ баг сери Б-н баг л Ювентусыг л тандаа гаргана шүү дээ. Тийм тэгэл ер нь хамгийн том тоглолт юм шүү дээ. Тэгэл нэг жижигхэн хотоодээс цаажаач пиг дүүрж мөрөөлээ. Гэтэ тэн дээр чинь Дэшам ирж тасалжуулаад тэгээ манай одоо супер тим 6 гэдэг байгаа шүү дээ. Тэрзэгээ Дил Пьеро, Камаранези, Недвед, Буфон гэж бүгдээрээ үлдсэн. Үгүй хамаагүй бидрийг одоо ингэж ярьдаг нэг одоо Ювентус чинь нөгөө нэг огшоо адагтаа гэж ярьдаг шүү дээ. Эмхтэйгээр ярьдаг шүү дээ. Тэгвэл бид нар эмхтэй үнэ ингэж хэцүү байдал аяхгүй. Бид нар джентльмен ингэж яахгүй. Тэгээ үлдсэн. Тэгээ одоо манайх чинь нөгөө нэг 50 од гэж леженд гэж байдаг байхгүй. Энэ тав бол ихэнд нь тав. За. Уус тэгэл ахлаа. Уус дэхгүй бол тэггүй ч яах юм ярьж одоо. Өөрөөс амар хэрэг те. Гэт зүгээр шууд ингэж яатсан баг. Дугаар хийн гэдэг байна. Тэрийг харин сайхан бэлдээд юугаар материалаас бас юм уу гоё хийхгүй бол жоохон юу яж байгаа гэдэг. Гэхдээ яг шин хатгтайгаа бас гандаж. Сайн бэлдэж байгаа хийхгүй л гэж. За түрүүний нөгөө Челситэй тоглолдог гэдгээс шууд дараагийн булнар говсчихъя гэж бодлоо. За манайх одоо Челситэй сүүлд дотоодын 3 цомын тэмцээнд финал дээр үзээд гол хоцсон байгаа. Гурланд нотсон. Тэгээд энэ жилийн сая өнгөрсөн 3 дахьад манайх Тоттенхэмтэй тоглоод Карабао капын шүгэн дөрөв. Эндээс нөгөө нэг Зангатай хөлн бүг булнар говсчих гэдэг байгаа байхгүй. Тэгээд шууд Ливерпулээр эхлээд явчих. Одоо Челситэй финал гэдэг дээр одоо анх удаага сүүлийн 2 жил 3 жилдөө дотоодын цомын тэмцээн Челсигээс өөр багтай
финалд тоглох нь тодорхой болж байгаа юм билэ. Тэгээ Тоттенхамыг 4-0 харьцаатайгаар бут нэргэсэн. Тэгтээ хоёр тоглолтын үр дүнгээр бол 4-1 харьцаатай финалд шалгарсан. Шал артсан байл шүү дээ. Тоглолтын хувьд гэх юм бол яг манай хувьд бол бүхэл юм болсон. Прессинг, давталгаа одоо нөгөө услуугаа адил одоо бүх юм шилжилтүүдсэн гоё болж байна те. Тэгээ одоо эхнийг бол ороход хамгийн хойтлын шугамаас 4 пас явал 3 бөмбөг ирсэн. Тэгээд голын дамжуулалтаар гол орсон. Тэгээд эхний голыг бол Коди Гакпо, хоёр дахь голыг Сала пенальтигаас Нүнэж авчирсан пенальтигаас, гурав дахь голыг Субослай Доминик гол оруулсан. Тэгээд сүүлийн голыг Виржил ван Дайк булангийн зөвхөлтөс мөргөж оруулсан. Тэгээд аналистууд бол Ливерпул форм маш сайн байна. Тэгээд Тоттенхэм бас нөгөө бэртлэгэмтлэгтэй байгаа. Тэгээд хэдийгээр хүмүүс нь бэртээгүй байсан ч гэсэн ер нь барахааргүй. Одоо Ливерпул гэдэг нэртэй багтай Энфилдэд дэлхийн ямар ч баг тоглосон. Хэцүү үе таарсан. Тэгээд Тоттенхэмыг буруутах аргагүй. Нөгөө талаас Ливерпул бол маш сайн тоглолоо гэдэг. Бүрэн бүлтнэр байсан ч гэсэн угаасаа Ливерпул бараг яг 100% одоо юу гэдэг өөрсдөө байх юм гаргаагүй шүү дээ. Зүгээр л яг ингээд хэрэгтэй үед нь жоохон нэмчээл тэгээд ингээд заал буцаж аваад ерөөсөө ингээд шахалт гаргаагүй тэгэл ажиж урьдчилаар нэмж ол төрмөлөр. Түрүүн чи нэг айгуу гоё байсан шүү дээ. Энэ жил бэртэл гівдлийн талаар нөгөө нэг талуугийн талаар хэлээч. Тэр нөгөө манай фитнес коуч шинээр энэ жил Арне Слотыг дагаад юм блэ? Нэг зүйл ирсэн бэлээ. Тэгээд манай одоо бусад том багуудтай Премьер лигийн багуудтай харьцуулах нэг давуу талтай явж байгаа юм нөгөө юу? Бэртлэгэмтлийн асуудал маш бага байгаа. Бага байгаа ч их бэртлэгэмтлийн цонх нь ер нь бол өнгөрчлөө. Одоогор бол бэртлэгэмтэлтэй тренд хөнгөн гэмтэлтэй байгаа. Дараагийн тоглолтоос оролцох боломжтой. Бусдаар бол нэг тийм урт хугацааны том гэмтэл. Жота тренд 2 эргээд баг ирсэн байгаа. Тэгээд яг энэ амар форм эргээд орж байгаа Борнмотыг хоцсон Тоттенхэмыг хоёулын дээр нь яг форм гэж яриад байгаа нь айгүй илт давуугаар одоо тоглолтын агуулгыг харуул айгүй сайн тоглож байгаа гэдгээр форм гэдэг. Тэр нь яг ингээд бэртлэгэмтлээс бүхэн эргэж ирээд одоо бүрэн багтай яг давхцаж байгаа нь яг гоё болчиход байгаа. Тэгээд тэр статус харах юм бол тэр хүн ирээд юу өөрчилсөн бэ гэхээр тоглогч болгонд тусад нь нөгөө бэлтгэлийн хуваар гаргаж өгсөн. Тэгээ хүн болгоны бие физиологид тааруулж. Тэгээд бэлтгэлийн хугацааг нь уртсгсан одоо өглөө ирээд өдөр 2-оос дуусдаг байсан бол 4 гээд хугацааг нь хойшлуулад тэгтээ бэлтгэлийн нөгөө нэг юуг нь эрчмийн бууруулсан. Тий. Одоо арай intensity султай бэлтгэл хийлгдэг болгоод тэгээд тамирчдын нөгөө жим дөнгөрүүлэх цагийг нэгсээд тэгээд зөрүүлээд нөгөө нэг recovery гэдэгт нь бас илүү их анхаарч эхэлсэн. Одоо ice bath юм их хийлгдэг болсон. Тийм лээ. Тэгээд энэ хүний талаар их ярьж байгаа. Бас нөгөө талд нь Arne Slot-ийн одоо тактик нь бас их ярьж байгаа. Одоо зовоохгүйгээр. Тий, зовоохгүйгээр хөлн бүгд тоглож байгаа юм уу? Цөөхгүйгээр хэлээ. Одоо Klopp-ийн хувьд бол нөгөө нэг heavy metal football гэдэг. Тий. Бөмбөгөө алдсан болвол хамгийн богино хугацаанд эргүүлж авах хэрэгтэй. Тэгээд тэр статистикаараа Премьер Лигт тэргүүлдэг байсан. Эсвэл 1 2 3-ууд ордог байсан. Тэгээд дунджаараа бол 6.4 секундэд бөмбөгөө буцааж авдаг. Тийм статтай байсан байлээ. Хэрвээ буцааж авсан бол тэр нь зөрүүлээд юу шаарддаг вэ гэхээр тоглогчдын ингээд маш огцом тесрэлттэй хурд гаргахыг шаарддаг. Тэгээд айгүй их гүөхийг шаарддаг. Тэгээд тэр нь бол болоод одоо тэр тесрэлттэй гүйж байгаагаараа бол манайх 18 нэлээд хойгоор орж ирсэн. Хамгийн их гүйснээр 9 дугаар байрнаас одоо 17 дугаар байр руу орж ирсэн бэл. Тэгэхээр тамирчдын бие ч гэсэн угаасаа ачаал бага ирж байгаа. Тэгэхдээ адилхан пресс хийн. Гэхдээ пресс нь илүү системтэй. Тэр байрлал авч паасныхаа замыг хаах нь шүү дээ. Тэгэхээр паасны зам хааж ирсэн. Учир зүггүй гэдэг 1-2-оор ингэж дайрж бөмбөгтэй өнөрөө биш. Бөмбөг авах гэж байгаа хүмүүс юм ч юм уу. Байрлалаараа хаадаг ч юм уу. Тэгээ байрлал авч жагаад яг нөгөө нэг юм юу пресс трап руу оруулдаг. Одоо яг нэг юм руу шахаж бөмбөгийг булаахгүй. Гэхдээ энэ зон руу гой багаараа л явж байна л да. Тэг яг ингэж нэгэн жигт. Тэгэхээр тийм юм те. Яг нэг булан руу шахаад тэр шахсан үед нэг дохоогоор уусаа бүгд явж байгаа шүү. За энэ хүн пас авахд шахаж эхэлнэ гээл тэгэл урагшаа ямархан бүлтэнд болж байгаа юм.
Уусаа клуб жаах ирчээд эхний үлрэлтээ бол нэлээд олон хүн гимтсэн. Тий. Дандаа болчихгийн гимтэлтэй. Яг бүгд гэснээр гимтсэн хүмүүс надад адилхан гимтлүүд гимтэлтэй. Ингээд нэг тэр гимтлийн шалтгаан болохоор энэ их гүйлтийн төсвөр нь байхгүй нэг. Тэр нэгэл ялч нэг тоглолтод гүйлээ, хоёр тоглолтод гүйлээ. Тэнгууд 7 хоног 3 тоглоод ч юм уу те 2 хоног 5 ингээд тоглоод эхлэхээр л хүний дээр нэмээд өмнө өөр байрлалаар өөр системээр тоглож ирсэн биеийн бэлэн биш. Тэрэндээ таарсан хүмүүс ер нь лаваад эхэлсэн шүү дээ. Робертс зэрэг яг нэг гүдэг. Тэгээд манай нөгөө дундын шугам гэхээр дандаа зүгээр л ажлын морь тий гүдэг хүмүүс л авдаг. Тэгээд Вайнальдум, Фабиньо зэрэг яг хар ажил хийдэг бүх. Тэгээд яг нөгөө манай Собсле Доминикийг хүмүүс аягүй шүүмжилдэг нь яг цаасан дээр бол нөгөө нэг 10 дээр тоглодог. Одоо товлогчийн 10 тоглодог. Тэгээд тим байрлалд байж айгүйх баг гол оруулдаг гэд энэ үлэл айгүй шүүмжлээсэн. Тэгээд ашгүй харин Тоттенхэм эсрэг гол оруулсан. Харин тийм л. Яг энэгээр юу хэлэх гэсэн бэ гэхлээр нөгөө нэг яг цаасан дээр яг ингээ атакинг мидфилдер гэж харагдаж байгаа ч гэсэн манай нөгөө голын гуравч яг тэр прессиг одоо өдөрдөг юм уу. Артлын хоёр нь ямар хүн авснаас хараад нөгөө нэг хөвсөж ингээд хамгийн их гүдэг хүн манай голын гурав байгаа. Тэгээд тэрнээс болоод мэдээж тим их хар ажил хийж байгаа хажуугаар бас довтлоход. Тэгээ манай ч нөгөө бас онцгой шүү дээ. Довтлогооны санаачлага дандаа нөгөө нэг жигүүрээс трентер саалагаар орж ирдэг. Тэгээд хоёр нөгөө жигүүр нь тим сайн учраас тэрэнд угаасаа боломж их олддгоо юм уу. Тэгээ угаасаа Доминик ч өөрөө гол хийхээс илүү пас өгөх сонирхолтой шүү дээ. Тоглолтын хэм маяг ч гэсэн яг пас илүү сайн өгдөг. Тэрийг сонссон юм байна. Доминикийг амар их юу байгаад байна. Шүүмжлээд байна гэсэн. Нөгөөх нь багийнхан л байнга өмөрөөд юмш тий. Хамгийн хэрэгтэй хөөн та нар юусоо буруу удаад байна. Энэ баг. Би бол бүр амар дивж байгаа шүү дээ Собслег. Юу гараанд нэрлэгчин гутал заа өнөөдөр ийз. Ягаад бүр амар харагдаад яагаад гэдгийг би бол яг сайн тайлбарж мэдэхгүй байна. Гэхдээ яг тоглохоор бүр хамаагүй өөр тоглоод. Баг амар амархан тоглоод. Тэгээ тэр нь яг нөгөө юутай л хамгаалалттай престэл холбоотой гэж би тайлбарлаад. Яг пресс хийгээд өөрөө ингээд удирдах байгаа юм шиг. За ингэж чи тийшээ би ингэж гээл. Тэгээ баг тий одоо жишээлбэл яг тэр гүйлтэн амар их айгүй их талбай ингээд тий хамаар гүйлдэг юм шиг л. Нөгөөд нь нөгөө тойрсын хэдэн ажил амархан болоод эхэлдэг. Нэг хүн агааргүй шүү дээ. Нэг 2 3 хүний дунд ингээд гүгээл байгаад тахлаа чинь тэгэл. Нөгөөт нь үлдсээ замынхын пасныхын замыг хаж яхад болоод. За өнгөрсөн тоглолт бол тийм байгаа. Тэгээд 94 шагаах юм бол эх 5 тоглолт одоо 3 дахьд Эвертонтэй тоглоно. Өнөөдөр яг одоо юутай Plymouth FA Cup-ийн 5 дахь раунд тоглож байгаа. Тэгээд тэрийг ялчих юм бол цаашаага шүүгийн 16 болдог лөө. Тэ? Том багууд бол FA Cup дугасаа бүгд үлдсэн байгаа. Нөө та баг болчлоо. Өчигдөр босчихсон тий. Тий. Би тэрийг хараагүй юм байна. Яг Сити бол орцсон. Өмнөх раундыг харсан ч угаасаа томууд бүгдээр үлдсэн байна. За тийжэрэндээ гэж бодсон. Өмнөхдөр чинь Арсенал мултарсан баха. Манюк баг. Тэр хоорондоо тарсан юм тий. Тий, тэр хоорондоо дараа шууд Арсенал мултарсан. За тэгээд манайх нөгөө 3 дахьд болох гэж байгаа тоглолт нь болохоор нөгөө Эвертонтэй өмнө хойшлогдсон тоглолтыг нөхөж хийх гэж байгаа. Тэгээд нөгөө шуурганаас болоод Энфилд болох тоглолт хойшилсан. Тэгээд яг энэ дээр бас би баяртайгаа нөгөө маах дандаа нэг тоглолт дутуу яваад байгаа байхгүй. Тэгээд нөгөө доор нарагдаа. Тэд онооны илүү нэг тэд тоглолт дутуу гэх нэг яриад хахаар надад сонь санагдаад. Яг ингээд тоглоод оноогоо авчвал ингээд заахтаа дөрөв. Ярихгүй тэгэхээр нэг халаас нь нэг тоглолт байгаа тэрийг ингэчилгээд нэг амар олон комбинац үсэдэг. Тоглолтын үүдсэн тийм байдаг баха. За одоо яг мөгөд л харж байгаа штэ. Тэгээ энийг хожчих юм бол манайх ийм болох юм байна. Яг тэр хүлээлт нь яг өөрсөнд нь бас жоохон за энэ дээр нэг тэнцэн жахалтай дараа дахиад нэг байгаа юм чинь ч юм болчихдог тий. Тэгээ тэнгууд нөгөө нөхсөн тоглолтын чинь өөрсөнд нь яг гай болд юм даа штэ. Яг нөхсөн тоглолтын дээр хүмүүс их оноо алдаад. Миний хувьд л сэтгэл зүйн бас юм байгаа л. Надаа байна гэдэг чинь тамирчид баг илүү л байгаа л гэдэг. Би баг энэ за энийг тоглолт уурдаа хийгээд дуусчихсан гэдэг. Баг стресстэй байгаа юм чи. Зарим тохиолдолд яг тоглолт тооцоолох нь зөв л байгаа юм. Яг багийн тэр нэг тоглолт нь унтсан байх үед тоглох байсан. Тэр нь хоошлоод одоо Ливерпулийн үед тэр үед унтсан байж тэнцэх юм боломжтой байсан. Чи л одоо энэ аяг ашигтай. Энэ ашигтай болсон шүү дээ. Тухайн нэг жоохон тоглолт нь сайн болдгоо байсан тийм. Чи угаасаа улирал эхлээс жоохон юу байсан бэ тээ. Ёроо ашигцсан. Тийм. Гэхдээ Эвертон нэг Ливерпулийн дерби гэдгээрээ бас би бол айгаад юу ороод идэг гэж.
Тэгсэн чинь ашгүйгээр нь хоошлогдоод одоо яг манай гайгүй бэлтгэл байгаа дээр яг гоё эргээд харж байна. Дээр нэг 5 өндөрчн бол ротейшнтай бараг B, C багаар C баг юм шүү дээ. Тий, өнөөдөр бол залуучуудын ир үе. Консерт дээр явчаа тэгээд Эвертон дээр эргэж ирэх баг. Тэрний дараа болохоор талбай дээрээ Wolverhamptonтай, тэрний дараа болохоор City-гийн талбай дээр тоглох байгаа. Тэгээд Newcastle-тай 26 тэрний дараа Anfield-д тоглоод тэнгуүтэй финал дахиад тоглосон. Тэгээд 3 сарын 16-нд Wembley-д финал Newcastle-ээс тоглох. Тэр тоглолтыг бас дахиад хойшлох юм шүү дээ. Тэр Премьер Лиг. Тийм, Премьер Лиг нь хойшлоод Aston Villa-тай тоглох байсан тоглолтыг хойшлуулаг байсан байгаа. Наашн болгосон байлоо. Ямар ч сан өөрчлөлтсөн байсан. Тийм, Aston Villa-тай тоглох юм л. За тийм байна. Тэгээд Премьер Лигийн хүснэгтэй байдал болохоор Ливерпул 56 оноотой 23 тоглосон. Хоёртойгоо Арсеналаас 6 онооны илүү. Арсенал 50 тоглож 24. 24 тоглож 50 оноотой. 3 дугаарт Nottingham Forest, 4 дугаар нь Chelsea, 5 дугаар нь City 9 оноо болох юм. Тий, хожил 9 онооны зөрүүтэй. Тэгээд 8 тоглолт. Үлдэх нэ. Биш үү лээ? Үстэй. 14. 14. Тий, 14 тоглолт. Тэр нь бол хүмүүсийн хэлж байгаагаар одоо нөгөө Sky Sport аналистуудын хэлж байгаагаар бол за ер нь бол батны надад бас хэцүү болчлоо гэж яриад байгаа. Надад л тэгж санагддаг шин. Ливерпул одоо үнэхээр нэр шуурга бол нэг амар шуурга болдгоо юм байна. Гайгүй болох та. Гайгүй хөө. Тий. 9 оноо гэж чинь. Тэ дээрээс нь томчуудтайгаа тоглолцсон гэхлээр ч бас болж байгаа сте. Тэгээ одоо энэ City дээр очих. Одоо нэг яг бүгдтэй дахиад нэг тоглоно. Харин тоглоно тий. Chelsea нэг байсан тий. Би 5 сар хийдэрсэн. Тэр гоё ялан боллоо гэж. Chelsea жоохон доош яачлаа. Яг тэрийг ярьж яхад Chelsea 2 тавьчихсан шүү дээ. Тэгэл яг энэ тэр явсаар гал 5 сард танаа хоёр тоглол гоё үцгэн дээр гэж бодчихсон. Тэгээ манай ч яг 2-т явж яхад нэг амар мандсан тий. Тий бокс юу л да тэр яалч нь залуу тоглогчдын л яг үзүүлдэг л үйлдэлтэй. За дэше харахлаа ингээд сэтгэл нөрөөд. Сэтгэл нөрөхөөс гадна 12 сар хүртэл сайхан тоглолтож байгаа. Тэр чинь яг нэг юу шүү боксинг дээр хүртэл эхлэегүй байсан шүү дээ. 7 хоногт нэг тоглолт тэгээд нэг А Б багаараа тоглоод яваад байсан. Тэгсэн чинь тоглолтууд нь ойрч гисэн чинь нэг дээр нэмээд яг менталити ядараад эхэлж байгаа байхгүй. Өмнөх болж исэн тоглолтууд нь болохгүй одоо гооло хийхээ болж эхлээд гол нь орхоо болонгууд нэг гооло үүсгэхээ болж эхлэе. Одоо яг тийм байдал орж байгаа. Өчтөрөл үзэхэд бол Brighton тоглосон бол би watch хүн нэрээ баг уурлаа тийч чинь дараа нь одны автаар хэрэлдээд улбаалаа тэрнээс ч тий яг ингэ ууртай байсан чинь нэг сэдв гарч тэрэн дээр нэг авирж аваад бөө хэрэл болсон гэж. Штос яг тэр танаа тоглолт яхад Сингээтэй хамжсан байхгүй. Дрон гэл. Оо яас гол болчихлоо. Намайг тоглолт бол харин тийм ээ эхлээд алдчихсан. Тоглолт манай хийсэн. Манай гол хийсэн эхлээд. Хийчээд яг азныг оллоо тэр баг Палмер гол руу пас гэсэн чинь баг овн гол гэсэн байсан нөө. Овн гол тий. Хажуугаас ингэ давж ирсэн гол руу пассан чинь Палмер алдаа нөгөөт нь хаал руу явж байхгүй юу? Чаалсанд барьж авах гэж байгаа тэрврээд цэгэндээ зохиол барьж авч чадаагүй. Тэгээ 2-2 юм уу те. Тэгээ гол алдчихаа. Тэгээ араас нь 2 гол алдаа. Тэгээд 2-1-ээр л дууссан. Гэтэ ямар ч тийм манайх зөрүүлж тийм импакт гэсэн одоо тийм довтлохонд хийж нэг айлыг нэг шахаж мах тийм юм ч байхгүй. Фланс наашлах. Одоо нэг гол хийчихэн гэсэн ямар ч тийм момент байхгүй. Тэгээд байсараад зөв худлаа бөмбөг байсараад дууссан. За. Тэгвэл энэ тоглолтыг яриад эхэлсэн юм чинь шууд дараагийнх руугаа Челси руу орчих. Тэгтээ би яг тэхээс өмнө манай my boy Cody Gakpo-то special shout out. Энэ үлрэл амар байгаа. Тэгээд 16 гол 4 ассист тавьж байгаа юм байна. Тэгээд энэ одоо Bukayo Saka, Cole Palmer гэх мэт хүмүүсээс илүү байгаа боловч хинч ярихгүй байгаа учраас би энд бороо ярьчээ тэгээд Gakpo-гийн ярьж эхлэх хэрэгтэй шүү хүмүүс. Ливерпул хамаагүй ярьж болдгоо юм уу? Одоо л ярьж л эхэлчихлээ байгаа. Гэтэ яг энэ хүртэлхт нь одоо бас гол хийгээл яваад байгаа шүү. Тэгтэл хүмүүс сошиал медиа багаараа сайн байгуулалаар энэ ярихгүй ч магадгүй тий. Гэтэ статыг харуул манай хүн одоо залуучуудыг топ 5 лиг таалаач бас алж байгаа юм л ч тий. Гол ассист юугээр нэгт явж байгаа юм л. Тэр бол ярилдаг. Угаасаа гол ассист юугээр амар болсон. Амар болж тасарсан байгаа. Премьер лигийн best winger
Надтай өөрөөр ярих юм байвала хазар тэгээ Челсигийн фэнүүд байвала өргөөгийн урд уулзч болно шүү. Би 6 тоглоо гэж зүгээр ирээд залдаг. 600 оц стат тэгээ шийтэй байгаад очиж болоо зүгээр харьцуулцаа гэдэг. Тэр үеэр ажиллаж болохгүй хоёр л та. Тоглолтын хувьд л яг нэг Леброн Жордан хоёр болчиход байгаа. Нэг нь хүмүүний сэтгэлийг эзэмсэн, нэг нь статаараа нэгээс хол илүү. Амар хол илүү. Тэгээ уусаа голи муу бол уусаа гол юм машин шүү дээ үнэхээр. Тэгээ гол ямаад нэг тоглосон шүү дээ. Хагас үлрэл бүтүүлэл тоглосон дэлхийн саж. Гэхдээ яг тухайн үед яг баг эхнийхээ нэг хоёр дахь тоглолтын дэр шууд гол хэлсэн. Үнэхээр хаалгаа мэдэрсэн л гэнэ. Яг нэг сонин тоглолт юм аа. Тэгж байгаа л гол бол хийгээд идэв. Яг нэг талбай дээр амар юм шиг харагдаж байгаа. Одоо багийн тоглолт унтсан байхад бөмбөг авч урагшаа орж хүнд авч пас өгдөг гэдэг бол биш зүгээр. Яг боломж нь олдон тэрийг хийжтэй. Эсвэл гол юм аа л. Би бол эхнийг Ливерпулийг тэгж бодсон шүү. Тухайд Ромог бол зүгээр дээр удаа хийсэн. Бекер хэвээр явсан гэдэг. Тийм Бекер тэгээ Салах хоёр авцсан. Үгүй 20 30 сая авсан мөлөө. Бүр sorry амар тэ. Бекерыг болоо үнэтэй авсан. Салах бол ер нь хямдхан авсан шүү. Тэр чинь дээрээс нөгөө нэг Фьорентинагаас ирээд бас нэг юутай хоорондоо маргалтцсан. Ерөнхийдөө жоохон нэг юм юутай л тэрэн дээр нь тоглолт тэгээд нэлээд гайг авсан. Тэгсэн. Нэг үнтэй авах Салахыг бол. Тий. Бекерийг бол ялтчгүй зодож авсан л да. Клаусын баг өгчлөө тэгсэн баг. Тэгээд 50-аар 40 дээр болоо 50-аар болоо. Тэр явцсан. Ер нь тий. Тэгсэн байсан. Наадахч хувьд бол угаасаа өгөхгүй бол болохгүй л байсан л да. Тэгвэл манайх наан байдаг гэсэн. Манайч алгахч болсон. Нана Куртуа Снек явцсан тий Реал руу явцсан гөлөг гэж. Тэр чинь гэхдээ юунаас болсон гэдлээ гэр бүл юу ер нь бол яг гэр бүл тий Мадрид дамжирнаар нь тий Мадрид дамжирнаар хажууд нь ихнэр хүүхэд нь тэнцээвэр тэгээд тоглолт дуусаад хүүхэд рүүгээ явж боддог гэсэн тиймэрхүү асуудалтай. Тэгэл гол нь тэгээд зүгээр яг го тэгж өөрийгөө хамгаалж байгаа ч гэсэн тэгээд ясам дээр зүгээр Реал Мадрид гэл явцсан. Тийм л. Тэгэл явчихгуутлаа зүгээр дугаа авахгүй хазардыг авчих. Андаа хөрөдрийг гэсэн. Энд чи гоё хайж байна. Хөрөдрийн андаа гэсэн. Энийг хардаа. Челси рүүсрээ. За манайх сая хэлсэн шиг одоо манайх одоо яг залуучуудынхаа менталити стресс тэрийг олд авч чадахгүй. Тэр нүгээр яг бүгд уналтанд орсон. Өмнө яг бүх болж исэн юм болохоор тэгэхээр нөгөөтөндөө тэрийг давах гад өмнө хийж чаддаг байсан юм а чадхаар гэхлэнгүүд тэрийг улам илүү чадах гад юм хичээгээд дахлаар дайрны болдог шүү дээ. Тэр шиг яг одоо бүгд тийм байдалтай байх шиг байна. Тэгээ сая Сүлжээний цонхоороос нэлээд болон зээлэр явуулчлаа. Зээлэр явуулсан нэг үнээр дуудлаа. Жо Феликсийг явуулсан, тийм Милан руу явуулсан. Аксел Дисасыг Астон Вилла руу нэлээд олон юм явуулсан. Нэг гайхаад байгаа юм Жо Феликсийг яагаад явуулчих гэдгийг л сонин гайхаад байна. Инкункус явна гэж ирж исэн яваагүй. Одоо энэ Тоттенхэм дэрсэн байгаа тэр Матеус Телгээ залууг би бас ирч хөлөө нэлээ. Хүлээг идсэн чи ирсэнгүү. Баянаас авсан тий. Зээл юм шүү. Зээл тий. Тухайд манайх бол шууд авчийл хэлсэн юм бил. Сая ирээл чи машин чуулж тий. Гол хийсэн үү? Сая Ливерпул тоглох би зүгээр гарч ирэхдээ за энийг харъя гэж хэлсэн. Гэхдээ ямар ч тоглолтын үед яхаа болж исэн зүгээр баг нь болохгүйсэн болох. Сая анхны тоглолт байсан юм. Би нэг юунд тоглолт ирчээд тоглолцсон голчлоо гэж хараа. Сая Ливерпулд анхны тоглолтсон. Яг нь хэрэг тоглоно гэсэн чинь нэлээд хөрхөн тоглолцсон шүү. Явч өөдөөс нь Конате Вандайк гэд хоёр авраг амтан багтлаа чинь тэгээд тэр хоёр бол бараагүй. Гэхдээ тэр чинь бас нэг хөрхөн ганц хоёр нэг импакт үзүүлээд. Хаалгаар ганц хоёр зөгцсөн. Одоо мэдгүй одоо манайх гимтэл бэртлийн үед гайгүй байгаа. Ер нь бол гайгүй болцсон. Гэхдээ тоглолтын агуулгын хувьд ерөөсөө сайн болохгүй. Сая Вестэнтэй тоглосон. Вест Хэмтэй тоглосон. Энийг юу хийснийг хүмүүс мэдчихэв. Дэлгүүртэй хэлмэг тоглосон. Шопинг молтой хэлмэг байсан. Тэр тоглолтод 2-1-ээр яг хоцсон л доо. Нэг гол алдчихад эргэл тоглолтноор хоцсон. Гэхдээ тоглолтын агуулгын хувьд бол тийм сайн бол байхгүй. Миний хувьд бол. Хоёр дахь гол бол бараг лазар орол. Бас л авт гол хийсэн. Ер нь яг Палмер зүрх гол руу пас өгсөн чинь нөгөөт нь хамгаалгаж байгаа биенд нь хүрээд таалгач руу яваад орцсон. Зүгээр тэр бол бараг лазар шахуулаад байсан. Тэр мөртөө голтон дээр нь Сити алуулсан. Одоо алуулсан ч нээш өөрөө өөртөө өрнөд алсан. Тэгээд яг сүүлийн 4-5 тоглолт ерөөсөө тоглолтын агуулгын хангалуусад гэрэл харагдахгүй. Гэхдээ энэ байдал одоо яг нэг эсэргээрээ залуучууд эдгээрээ яг гэд нэг өдөр
юу амар тоглож. тий юу болсон гэмээр сайн тоглож магадгүй. Тэр нь хийзээ юм гэдэггүй. Одоо яг тийм л байдлаа. Зөв энэ зүйл энэ жил ганц хүлээж байгаа юм нэг топ 4-т л орж ирсаа л гэж бодож байна. Өөр юм бол Энэ жилийн зорилго. тий. Тэгээ конференц лиг бол төрүүлнэ. заавал авах хэрэгтэй. Тийш одоо төрүүлэхгүй байх юм бол фейлтэй тий. Тэгээ чи одоо баг Англи медиа бараг ураад тасдах гэдэг. Гэж үгээд чи тэг хүн болгон барыг тааралд бол төрүүлээгүй хоёрт орсон байсан чи мэг бараг их байх шилээр. Тэгээд Кол Палмер сая конференц лигтийн нэг багт нь ороогүй байсан. Гэхдээ тэр нэрлэгдээгүй зооны тоглолтод тэр нэмж оруулсан. Дараагийн хаст шатнд бүгдэнд тоглолтод Палмерыг бол оруулна гэд нэрийг оруулсан бэл. Михаил Мудрикийн нэг мэдээ яваад байгаа. Б тест нь негатив гарсан гэдэг. Удахгүй яг 2 сард болж байгаа л яаж болоод давтаалаад нөгөө хоёр тестийг хариу гарав. Одоо тэр тестийг хариу 1 сарын сүүл 2 сарын ихэр гэжсэн. Одоо тэрний хариу хүлээгдэж байгаа. Тэгтээ яг үнэн худлаа мэдэхгүй зүгээр негатив гарсан гэсэн мэдээ би хэд газар уншсан. 2 сарын сүүлээр ороод ирнэ гэсэн. Тэр сөрөг бол тэгээ шууд буцаад ороод ирэх юм байна. Тэрэн сөрөг бол буцаад. Тэр нь хэрвээ ирэх гарах юм бол өстой асуудал нэлээд том байна. Бараг 4 жил хийж яриад байлээ. Яг одоо Погбатай адилхан. Гэтэ тэр яг уу ярьж байгаа. Тэр хэрвээ гэтэ Челсигийн аягүй сонин тэр юуг хэргийг авд дааж байгаа нь Погбагийн хэргийг авсан хүмүүс татгцсан. Тэгэхээр өөрснөө ч гэсэн ер нь бол за энэ нь бол магадгүй. Ер нь л эвгүй ээж магадгүй гэсэн. Тэр хүмүүс нь Погба ч 4 жил авчаад нөгөөт нь жил асуудалсан шүү дээ. Тэр хүмүүсийг авсан байгаа юм байна. Тэгвэл эвгүй юм дараа. Ер нь бол эвгүй байх магадaltaй. Одоо манай жигүүр байхгүй одоо манай Нони Мадуэке Санчо гэд хоёр жигүүр болон тоглоод байгаа. Тоглолтын эхний 30 минут бол тоглоно. Тэг баг. Санчо бүр 2 дугаар үед алга болно. Мадуэке болохоор өөрт нь пас өгөхгүй ч юм уу нэг дургуун өрөх юм бол тэргүүр ингээд салбанаал яваад. Уурлал яваад. Тэгээд хамгаалахгүй, давталгаа байхгүй тэгээд Педро нето гаргаад ирэнгүүт нөгөөх нь манай хүн тэгээд хитрхи бүр хичирж байгаа тэгээд алдаа. Өөрөө бүгдийг хийх гэж. Өөрөө бүгдийг хажууд нь Палмер сувсуулахад тийш өгөхгүй заавал тийшээ давуулж гол руу өгөөд нөгөөд голд нь болохоор хүн байхгүй. Яг тийм нэг одоо яг уналтын үед л тоглолтын үед. Улирлын уналтын үед. Тийм, улирлын дундаа уналтын үед. Энэ гэхдээ яг удахгүй баха. Годос баг. Удахгүй байгаасаа. Удахгүй байгаасаа. Одоо багт ганц болж байгаа тоглолтоо яг гаргаад багт талбай дээр уурлаад байгаа хүн гэвэл одоо нэг 2 л хүн байна. Мойсес Касейдо хийх юм бүх юм хийж гин. Нөгөөт нь Кол Палмер. Бүх юм хийж. Гэхдээ Палмерыг дандаа хүн марклдаг болцоод. 1-2 хүн. Заавал. Тэр дарамтнаас гарахыг одоо тэр дарамтнаас гарахтаа суралцж байгаа шүү. Арай л залуу байна л да. Бүгд нэг 20 21 22 та хүүхдүүд болоод тахлаар. Баахан потенциал амар их мөнгөөр аваад. Тийм. Тэрийг нэгтгэхэд хамгийн өгшт нь баг одоо инкүнкү байна уу? Тавцлаа. Тийм их л энэ. Дараагийн тоглолт одоо Брайтонд яг дахиад албаа дээр нь тийм одоо Премьер Лигийн тоглолтоо хийн. Агсаа өдөр байна. Нэг нийтдээ тий. Эний тэмцээнд тарангууд яг дараагийн тэмцээнд яг нөгөө багтаа тоглож болохлаа. Үлрэлтэр заавал нэг юм байдаг тий. Манай хот 2 дахь шүү дээ. Маагч бас Брайтонтэй тэгсэн шүү дээ. 3 тоглолсон баг. Карабо Кап Ньюкаслыг хожсон. Талбай дээр хожичоод зөрүүлээд яг Премьер Лигт очиод талбай дээр тоглосон гэж. Биш эсэргээрээ. Премьер Лигт хожичоод тэгээ Карабо Капт очиод Ньюкасл руу очигдсон. Одоо Брайтон сая өчтөр FA Cup-аас асагдчихж байгаа. Одоо 5 өдрийн орой тоглоно. Премьер Лиг хожихгүй хоошоо унна. $7 унах баг. Нэг тиймэрхүү юм да. За. Окей. Ювентус сайхан статистик эсвэл юу яах вэ? Би нэг асуучих уу. За үзэгчдээс асууч. Зүгээр нэг нэт уугахгүйгээр нэг хариулах гад үзээрэй. Та хоёрч бараг мэдчихэж магадгүй. Ювентус ягаад хар цагаан хувцастай? Мэдгүй. Тэстэмт. Таах гэж үзэх үү? Энэ аюу тийм funny story байдаг. Цагаан хувцастай байж байгаа. Ямар нэг шалгуулаад тахимагтай болов юм уу? Уусаад бас нөгөө хочин тахиуд тах гэдэг үстэй юу лээ. Яг бас нэг хочин зебра гэдэг. Тийм зебра гэдэг. Зебра. Мэдгүй. За юу ингэдэм. Ювентус ч одоо яг Италид 2 дахь одоо нэг мэрэгжлийн хөлбөмбөг юм байгаа байхгүй. Нэгтгэн Жено 1893 онд, манайх ч 1897 онд байгуулагдсан. Тэгээд
анх байгууллагатай чинь дөрвөн оюутан залуу ингээд тухайд Англид бол үгүй ингээд багууд үүссэн лиг болцсон гоё явдаг ус. Тэгээд яагаад бид нар ингэж болохгүй юм бэ? Хэдүүл гоё юм хэлтэйгээд. Тэгээд дөрвөн залуу нэг оюутан залуу нилээд тэгээд нэрээ өгтөөжсэн Ювентус тэгээд латин үгнээс залуу хүн гэдэг үгнээс гаралтай Ювентус болоод ийм нэртэй болсон. Тэгээд тухайд ийм яга хувцас байсан. Одоо ийм яга. Одоо ингээд манай 2 дугаар юм уу 3 дугаар хүртэл ерөөхдөө заримдаа яга тэрнтэй холбогдолтой. Үндсэн үг нь ийм ягаан байсан. Тэгээд тухайд нөгөө нэг дээр үд чинь яг ингээл хувцас их хийж чадахгүй шүү дээ. Тэгэл байгаа өмсөө хувцаа угаагаал өмс. Тэгэл халтар болно. Зүлэгч нь одоо нэг шиг гоё биш. Яг шавар шавхаан. Тийм шүү дээ. Тэгсээр байгаа нөгөөтөн бүр ингээд өнгө алтаад юу ягаан бүр цагаан магаан хар мар болоод. Тэгсэн чинь тухайд Ювентусын тухайд ингээд өсөжсэн нэг залуу найз нь Англид Notts County-ගේ багийн юу одоо менежер юм уу. Тэгээд танах ер нь хувцаа яаж хийдэм бэ? Яаж зохицуулт юм бэ гэд танахаас нэг англиас нэг юм угаахт өнгө алддаг ч юм сайн хувцас ингээд авах гэсэн багш ч үгүй тэгэлтэйгээд тэгээ яг өөрсдийнх нь Notts County хувцаа явуулсан. Notts County ямар хувцас өмсдөг цагаар. Төө. Тэгээ одоо Notts County-гийн болиочгууд ингээд like you гэдэг юм дээр яд болдог. Ивент чантинг тийм үү те? Комси өмсгөл авсан. Комсос өмсгөл авсан. Тэг яг ерөнхийдөө юу тим гаралтай. Ягаад цагаан өмсдөг болсон нь. Notts County өөрөө цагаан байсан. Тэгээд тэр хүн дамжуулаад Англиас баг авсан чинь нөгөөх нь яг тэ Notts County хувцсыг манайх ингэдэг танах надад авалаа гэх. Тийм ээ. За одоогийн байдлаар манайх чинь за яг хөө 4 рүү ороод ирсэн. Тэгээд нэг тоглолт илүү байгаа. Ард явж байгаа Фьорентина өндөр тоглолттой их хэвээр. Гэхдээ энэ юм дээр бас ален бол одоо Фьорентинад Мойзек нэг манай акцемын залуу энэ 100 манах зарсан. 18 саяар зарсан. Бараг дээр юм болсон бас. Хөмтөж ирсэн шүү дээ. Үгүй яам нэмтэх. За манай чи алж байгаа мэрэгэн мөчлөлсөн шүү дээ. Фьорентинад очиод нодлон нэг ч гол хийгээгүй. Тэгээд яхаа явуулсан баггүй. Тэгээ одоо Фьорентинад ирээд алж гин. Сая Интертэй нөхөр одоо стандарттай адилхан нөхөр тоглолттой хийсэн баггүй. Нөгөө яг үндсэн тоглолт дээр нөгөө нэг Фьорентины тамирчин ухаалж унаад тэгээд зогсоодсон байсан. Тэгээд тамирчин бол гайгүй асуудалгүй хэм зүгээр байсан. Тэгээд үргэлжлэл тоглосон 3-0-аар Мойзекийн 2 гол хийгээд Интерийг сая арчлаа. За тэгээд Фьорентина одоо ингээд яг одоо сэргэн манталт нэрээд. Тэгээд дээрэс нь манай бас академийн залуу Фажиолигийн залууг сая зарчлаа. Би ягаад энэ ингээд залуучууд их яриад байна гэхлээр 2018 онд манайх Next Generation ингээд 18-аас 23 хооронд настай ингээд тамирчтай баг өсгсөн баг. Under 23 гэдэг. Тэгээ Serie C рүү оруулаад Итали яадаг вэ гэхлээр 18 хүртэл Primavera гэдэг лиг хүртэл янасаар явдаг. Тэгээ тэрнээс шиг тэмцээн байдаг. 19 хүртэл 20 хүртэл залуучууд тоглох газар байхгүй зүгээр ингээд өөр баг руу ингээд зээлэгдээл. Тэгэл тэндээс ерөөс ямар ч тамирчин гарах айгүй хэцүү. Тийм учраас системтэйгээр за ингээд Under 23 гэдэг баг гаргаад тэгээ тэрийг Ч лиг рүү оруулаад тэгээ тоглож байгаа. Тэгээ тэнцээ тэр тамирчид биш ингээд нэг практис аваад туршлагатлаа тоглоод. Тэгээд за яг нэг санхүүгийн байдал нэлээд хэцүү байсан учраас өмнө жил Champions League-т ороогүй. Нэг шүүх хэрэгээс болоо манайх ч орж чадаагүй шүү дээ. Тэрнээс болоод алдагдал бараг 190 сая хүрсэн байсан. Тэгээ энийг засахын тулд залуучуудаа зарах болж ирсэн. Ягаад залуучууд зарж байгаа залуучууд нэг үлдэх хүртэг байдгүй. Баланс зөрөөл тийм байх тийм. Зарлал бол тэр шууд ашиг тийм цэвэр ашиг. Тэгээд энэ жил зарсан тамирчдын юу нийт 103 сая. Зүгээр л залуучуудаа зараад 103 сая. Хамгийн үнэтэй зарсан сүүлээ 25 сая. Тэгээ Фажиоли 16, Хүйсэн 15. Энэ Хүйсэн дээр бид бас дээрэмдүүлсэн. Тэр Борнмут 15 саяар авсагдав одоо та. Одоо цаашаа Байерн 40-50-аар авах гээд ярьж байна. Өөрөнд тийм манайх заах гээд байдаг шүү дээ. Яа. Англи руу зарж байгаа л жоохон нэмээд аа. Тэгсэн баг. Тэгсэн чи яг нэг юу хүн баян шүү дээ. Гэхдээ юу үлдэх хүртэг байхгүй залуу хүн учраас ингээд заалтыг авчих шүү дээ. Нөгөөдөл нь за come on наач танаа баланс дээр ямар ч өртдөггүй та нар зүгээр л хідэр заасан юу бид нар өвсрэл хориг үг юм уу гээл. Өөрөөсөө зарах за дээр нэг зарах хэрэгтэй байгаад тий зарах хэрэгтэй болчиход тэгээд жоохон хүчндүүлээд за тэрнээс гадна өнгөрсөн дөрөгдөр Фабрегасын Como багийг арайч өгч ажиллаа. За агуулгын үед бол ямар ч тоглолтын юу алга
найруулга алга зүгээр л одоо нэг ста азарл хожлоо. Энэ дээр нэг ганц гоё момент байгаа. Коломоны ирээд эхний 3 тоглолтын дээр 5 гол хийчихлээ. Энэ бол ингээд рекорд хийчих. Сери эхний 3 хүн 5 гол хийсэн байхгүй. Дээрэс нь Ювентусын рекордыг Бажо эзэмшдэг байсан байхгүй. Эхний 3 тоглолтод голдчихсэн гээд тэрийг давтчихж байгаа. Одоо ингээд 4 тоглолт дээр манайх дараагийн тоглолт PSV-тэй Champions League дээр үзнэ. Талбай дээр. Тэрэн дээр гараанд гарах бах. Тэгээ голдчихвол за тэгээд юу болох гэж. Гэтэ уул нь Коломоны гоё зэл байлээ. Амар хөдөлгөөнтэй. Тий, бид Франкфурт дээр Франкфурт байсан баха. Сая бол PSG магадгүй PSG бас өөрсдөө амар үнэтэй авсан мөлий. 90 80 дээр авсан юм. Уулын ажил даанч тэгээд нэг дэлхийн аврагаас болоод тийм дэлхийн аврагын тэр баазрыг алдаад тэгээд ер нь бол одоо тэр зураг насан турш дагаж явна л да. Мартинзи өөрийн дагаж явдаг шээ тэрийг дагаж яв. Одоо ингээд Коломоны ирээд Влахович ерөөсөө ингээд амин болчих. Тэр яагаад би угаасаа тэгэж бодчих. Би сая ингээд зарчаасаа гэж бодчихсон. Влаховичийг. Жилийн цалин нь одоо 12 сая. Балансан дээр баг эн чинь үлдэх хүртэгтэйг нэлээ баг 38 40 толдог байхгүй. Тийм тий. Тэгээд одоо гэрээ 26 он дуусч байгаа учраас одоо энэ 100-да сая үйл зарсан бол илүү ашигтай. Одоо 100 болчлаа чинь ганц жил үтцсэн гээ ер нь жоохон унах бах. Гэтэ яг ерөнхийдөө зарах бах уу. Тэгээд яагаад ингэж байгаа гэхээр Влахович айгүй ийм техник талаас айгүй тийм хязгаарлагдсан. Яг бяртай, өндөр те. Ингээд 16 дотор шахацлалтан те бөмбөг бөмбөгөө тогтоод авч чаддаг. Хүн пас өглөр ингээд дандаа ойгоо авчдаг. Авсан бөмбөгөө аваад хажууд байгаа хүндээ пас гоё өгч чаддаг. Дандаа алтна. Дандаа тэглийн дутуу. Тий, дандаа дутуу. Тэгээд одоо Коломоны яадаг бөмбөг аваад хаалгач нуруугаар харчаад аваад эргээ харчаад тэг өөрөө ингээд хууралт хийгээ явчихж байгаа. Лах шүү дээ. Хүн авлалал ингээд буруу ар зогсож байгаа л хүндээ паслуул гэхээс эргэж харж ирчихдэг. Дээрэс нь уралдуулаг бөмбөг хаяхлаар юу яах? Бөмбөг яг гүцэх гүцэж байгаа. Тэнгүүд бөмбөгөө тогтоож авчдаг. Одоо юун дээр нэг гоё бичлэг гэдэг нь аль тоглолтын дээр лээ. Зооноос Элдис руу пас өгөөд гүж байгаа ш тэр чинь. Тий. Тэрэн дээр булгаал аваад яг хаал өвчих. Тий. Тэр чинь бүр яг байхгүй. Яг бүр ингээд ирээд наад чинь. Хөлн дээр наагсаг зангуудаа наалдаад бууж байгаа юм шиг ингээд аваа өвчих байхгүй. Лаах ч дандаа ойно. Тэгээд ингээд тоглолт дээр харахлаар Коломоны тэнцэл зүгээр л бүжиглж байгаа байхгүй. Ийшээ өөрийгөө нээж өгнө. Хоосон зай нөгөө хүндэд гаргаж өгнө. Хамгаалагч урдуур дайрч хөлөө тавина тий. Юуны хувьд л анги тоглолт явуулсан. Тэр бол авч тоглоо. Мэдгүй. Тэгэл өөрийнх нь хүслээс л их юм шалтгааллах байх л та. За Ювентуст гоё байна. Яа гэж зарчхаа гэд. Тэнэс л юм шиг. Мосо PSG-ийн тоглолт нь болохгүй байгаа шүү дээ. Тий. Хиний доор бас юм явахгүй л юм шиг. Тэр нэмээд PSG-ийн одоо гэж тоглолтын тоглолт нь өөрөөснөө ч яг тийм Коломоны тоглолч байхгүй байгаа. Хоёр жигүүртэн Дембеле, Баркола гэдэг хоёр нэг. Дембеле ч гэдэг яг хөө тэр Баркола дээр дандаа залуу хүмүүстэй байгаа. Ер нь залуучуудыг шин юм эхлүүлж байгаа PSG. За дээрэс нь манайх сая өвлийн улирлаар юу 4 тоглогч авсан, нэг нь Коломоны байсан, нөгөө 3 нь хамгаалагч авсан. За нэг нь бол Челсигээс Вега ирсэн. Нөгөөт нь Ньюкаслс Келлиг худалдаж авсан. Вегаг бол зээлсэн, Коломоныг зээлсэн. Тэгээ нөгөөх нь Гимараеш гэх Португалийн багаас 21 настай Кошта гэж залуу авсан. Худалдаж авсан. Тэгээ яг хоо энэ өвлийн улирлаар нэг юу яасан юм аа. 15 саяар одоо худалдаж аваад нийт одоо зардал салин байл ингээд эгүүлээд юу хийж байгаа. 10 сая бид нар зарлаг одоо орлого хийж байгаа. Орлого гэж. Данилотой гэрээс одоо туслаад явчихж байгаа. Данилоч бас нэлийн өндөр цалинтай байсан. Тэгээ Фажолыг явуулаад ингээд тэгээ яг ерөнхийдөө их мөнгө үрлгүүгээр бас жоохон чанараа сайжруулсан гэж хараад байгаа. Вега бол айгүй тоглогч үлээ. Хоёр тоглолтод тоглолоо тий. Айгүй юуг бол уншдаг юм бэлээ. Байрал айгүй гоё. Айлын багыг уншиж тоглолт юм бэлээ. Наа чин юу юм бэлээ л дээ. Яг хагас хамгаалтын хагас дээр зүүнжиг тоглолт ингээд юм бэлээ. Бүх байр тоглож чаддаг. Тэгэхээр ингээд юу айгүй тоглолт айгүй сайн уншиж чаддаг. Тэр айгүй таалдаг. Тэгээс юу ч биш. Тийм удаан биш бас урдтай юм байна. Тэгээс тэгэхдээ бас пас өгөхтэй сайн юм бэлээ. За тэнгуут Келлиг Ньюкаслаас худалдаж авсан. Келлиг яг яагаад авсан гэхээр Келли ч өөрөө бас универсал тоглогч юм байна. Баруун зүгүр зүүн талтай солгоо юм байна. Тийм ээ. Солгоо тэгээ зүүн талын төвд тоглодог. Манайх ч сая Бремер алдсан, Кабала алдсан.
хоёр хамгаалагч байхгүй болсон. Ард нь үлж байгаа нэг Гати тэгээд Анилог явуулсан. Калулу ч байнга тоглосроод мэртчихлээ. Тэгэл Камбиаса ч өста универсал тоглогч. Тэр Камбиасыг сая яг юу яасан бэлээ. Гвардиола 65-аар авах гээд юунаас арай. За өвөлдөө болио 100 эргээд яригээд байсан юм байлаа. Ер нь бол яг тэр бол юу эйжент нь ярилцсан үнэн байсан шүү. Яг яагаад зараагүй Ювентус өөртөө хэлэх байх гэж орхигдсан байлаа. За тэгээд Камбиаса ч энд тоглож байсан универсал байхгүй. Баруун солгоо зүг аливаар тоглодог учраас урдаач тоглоно, ардаач тоглоно. Ер нь хоёр зүгүүрэл латералаар тоглолцдог байхгүй. Тэнгүүд хамгаалагч дутууг бол Маккены хойшоо орж ир тоглоно тэрчээстэй. Нэг нь олуулчихсан. Тийм болохоор ингээд баахан хамгаалагч авлаа. Тэгээд гол нь универсал тоглогч авдаг юм бас учир нь тэрэн дээр л. Яач алиг нь ч хүч хэрэг хөштөл тийм. За тэгээд энэ гой одоо хүн авсны хажуугаараас асуудал их байна. 51 саяар авсан Куп Майнерс Галланд амирч Аталантагаас нодлол аллаа штэ. Аталантагаас авсан. Аталантад нодлон энэ багийн тарих байсан. Бага урагшаа хойшоо өдөртөн заална пас өгөн өөрөө цохин тий. Ливерпулийг морсдог хүмүүс тий. Штэ. Юу гайраа? Аталанта Ливерпул тий. Амар угаас штэ. Тэгээд юу яасан штэ тэд нэг ч юу авцсан Европ лиг авцсан. За тэгээд юу Куп Майерсын нэгэд харьцуулсан статистик гэдэг байгаа. Өнгөрсөн жил шот голын одоо харьцаа нь одоо хэд зохиод гол хийдэг гэсэн 22 байсан. Энэ жил 3 бол. За тэнгүүт яг өдөд одоо манай хэдэн тоглолт хийсэн блэ? 23 тоглолт хийсэн, 24 тоглолт хийсэн. Тэгэхэд 6 голтой 3 ассист хийсэн байсан. Энэ яг одоогийн байдлаар 1 гол 3 ассист. Тэнгүүтээ бөмбөг булаад одоо авдаг те. Тэр нь 48% буурсан. Тэгэд энэ яг юунаас болоод байгааг харахаар бас ингээд байрлал солигдсон бөхлөр үгүй. Тиаго Мота энэ жил бүр урд тавьж үзлээ, хойно тавьж үзлээ. Бүр урд 10 номер дээр тоглож үзлээ. Бүгдэнд тоглож үзсэн шүү явахгүй. Тэгэд энэ дээр нэг юм хэлээд байгаа. Нээдүүд анх ирж байхдаа юм байсан бил. Эхний үлрэл ерөөсөө идэшгүй ерөөсөө. Тэгээд тэр чинь нөгөө нэг Зиданыг зараад мөнгөөр нь Турам, Недвед, Буфон энтрийг авсан байхгүй. Тэгээд тухайд Можи манай директор спортын директор чи наад рефилдсэн биш үү ингээд бас нэлээд шүүмжлэрчсэн юм лээ. Тэг яг тэрэн шиг найдаад байгаа юм бэл. За эхний жил угаасаа ингээд Ювентусын Жерси юу хүн тусдаг. Ялангуяа Аталанта бол одоо Италийн Меркер бол ерөнхийдөө хөдөөний баг жижиг. Яг амжилт үзүүлсэн. Гасперини аваад жоохон сайн явж байгаа. Гэхдээ ер нь л прешэр багтай. Ер нь хөдөөний жижигхэн баг учраас Ювентус ирэхлээр өөр хэцүү байгаа гэдэг. Нэг тийм ярьсан байлээ. Тэг одоо харж илвэ. Дараагийн тоглолт PSV-тэй Champions League. Яг энэ улирлын эхний тоглолтод байх PSV-тэй хийсэн. Талбай дээр явчраа 3-1 хийжсэн. Яг юу бол сайхан хэлсэн Champions League. Яг тэрнээс ш мэдээж манай баг шал өөр болсон. Хойч Эмер байсан. Тэгээ яг харъя. Яг тэгтээ сайн тал нь одоо Коломоны шиг юм хөдөлгөөнтэй одоо ингээд сонголттой болчлоо шүү дээ. Өмнө нь бол ингээд Влахович гарахаас өөр ямар ч өөр тоглогч байх шаас байхгүй. Тийм байсан болохоор гайг баха. Ямар ч гэсэн PSV-г бол талбай дээр ямар ч сан хажаад айл нь талбай дээр нэг тэнцэх юм уу нэг тийм болох баха. Влахович гэдэг юу финиш л сайтай өстэй. Яг финиш л гайг. Манай Жаксонд нийлүүлчихлээ. Яг тэр нийлэлний гургаад байл. Манай Жаксон болохоор бөмбөг тогтоогоод ингээд хүмүүн хуурдаг тийм бус тоглолтонд болоод байгаа байхгүй. Халны нь байхгүй. Арсенал тэгээд сонирхоодсон тэгээд авсангүй тийм. Мэдгүй одоо тэгээд нэг яасангүй штэ. Тэгээ юм бас цаагаараа яг юм дээр тохироогүй юм мэдгүй. Гэхдээ яг манайхс юу яасан л та ганц одоо юу гэдэг Арсенал аваад зарчих ихлээр оронд нь ухаахгүй болсон. Эргээгээд ганц Коломоны дүүлдэг. Тэгэхээр бас юу нас хэцүүсэн баг л та. Нөхөх тамирчнаас олдохгүй. Тэрийг авахд цаг болдохгүй тийм үстэй. Тэр нөгөө Арсеналын хайж байгаа хүмүүс дунд тэгээд яг статаар нь харьцуулсан чинь нэг юу Влаховичийн айгу өндөр байгаадс нөгөө боломжгүй нөхцлөөс гол оруулсан стат айгу өндөр байт юм л тийм. Тэгээд амар ивээгүү сони эргэж мэргэж гол иттээ. Яа зөгчөө гэмээр ингэж эргэж харж ирсэн ингээд солоогоор ингэж наатлын болно хийж амар сонио. Яаж тэгш хөлмөлн тэгж ороод зэлтчихгүй шиг. Тэгээд тэрэн дээр Арсеналын одоо Артетагийн тэр хөлбөмбөгийн философи одоо тоглолтонд арай таарах юм уу? Яг тэгэхээр Артета чинь нэг юм риск багтай нэлээд хамгаалсан яг структураа алдахгүй. Тэгээд нэг риск хийж нөгөө байрлалаа эвдэж товтлогоо эхлүүлэхгүй тийм маягаар тоглолдог.
Одоо тэр системд хамгийн таарах нь яг нэг тийм боломжгүй байдлаас гол оруулах стат өндөртэй таймерчд. Лахач нэг яг тийм статик. Тэр яг ингээл ийм ингээл өөр ингэж ийм байх. Таргет маань тийм байх. Тэгээд тэр статаар юу лээ? Европт Влахович нилэн дээгүүр бас нөгөө Ньюкасл Айсак бас нилэн дээгүүр жонглоо. Тэр ярь нэг гоё төлөвч байгаа юм да. Тэр одоо нэг сар л их муу тоглох хэрэгтэй байна. Тэрийг Айсак 4 сар хүртэл заяа санаж гинөө. Хэдлээ нэг группээр нэг байсан. Тэр Швед өрөө Швед Унгарыг үтсэндээ. Тэрэн дээр нэг тоглож ирсэн. Тийм. Урд нь нэг харцлуу нэг Швед юм уу те? тий. Урд нь нэг хар залуу нэг алаадсан. Алсаараа 4-0 хоцсон шүү дээ. Тэгсэн шүү дээ. Чинь Айсак. Би бүр яг харчаа санаж байна. Тэр Шведүүдийн тэр хамгаалагч нэ бичээ давтлагч нь тэнэг өндөр те. Ариун Айсак ч юм байхгүй юу? Манай Унгарийн хамгаалагч нь хажууд бүр хамгаалагч нь ингэ том харагдаад байна. Тэгээ илүү хурдан тэр 2-3 хурдан байгаа. Юу. Айсак чинь тийм өндөр үлээ. Жууж исэн баг. Турхай юм өндөр шүү. Яг бид нар яг амьдад үтсэн болохоор идэх харагдчихлаа юм л тэгээд яг ингээд нэлээ камераар харахад яхаа өөрөө харагдаж магадгүй. Яг Премьер лигийн хамгаалагчтай хажууд угаасаа тийм харилцуулагдаад оролцол харагдаад. Одоо энэ Шведийн бас юу шүү дээ. Монголчууд их нэрийн их буруулт юм шиг үлээ. Одоо энэ Sporting Lisbon байгаа тоглож байгааз Швед тоглож байгаа. Виктор Декараш гэж Америка. Бас жаа сая одоо нэлээ олон багууд тийм нэлээ олон багууд авах гээд үзээд байгаа. Манайх авч байгаа. Манчестер Юнайтед одоо энэ Амормын доор байсан. Тэрийг нэрийг монголчууд их буруулт юм шиг л бас. Виктор Декараш гэж нэртэй шүү. Юу юм бэлээ? Аав ээж нугасаа Унгар. Өөрөө л яг цэвэр Унгар хүн юм бэлээ. Уулна. Гэтэ юунд дөрөв яадаг та. Швед амьдэрдэг аав ээж нь Швед ажил амжилж байсан. Тэгээд тэнцэнсээ бүр нэг андер 16 18 гэд бүх наснд тоглолцсон. Тэгээд Шведийн хашаа тоглолт юм бэлээ. Одоо тэгшээ сонгодог те тэгж жагаад. Тэг дээд шиг орохдоо яадаг лээ. Тоглоог бол болдог л шүү дээ. Юу баг том багт тоглосон баха. Тоглосон тийм тоглосон. Угаасаа Швед угаасаа сонгоцсон юм байлээ ер нь. Тэр нь дээр ах та баг те. Тэгээд Айсак Декорэшээр хамт тоглоно. Арталт нь одоос ямар хүмүүс байгаасаа мэдэхгүй л байна л та. Яг Унгарт нэг тим хүмүүс дөрүүлэхгүй. Тийм гоё тийм. Яг бөмбөгөө бариад нэг хинд туслаад ахын хэрэгтэй л. Тийм. Уул нөгөө хэд нь одоо яхаа болол байгаа юм тэгээд. Салаач бас хэцүү шттэ. Нөгөө салаач. Тэр чинь бол баах болцтой. Одоо Воргор Роланд гэдэг зав. Сайн нүний Европ орны ухаан алчмдаг. Тэр залуу. Тэр ч гэсэн бас болно. Тэгтээ жоо хөгшинлтөө. Насны дож авчиж байгаа. За өнөөдрийн дугаартай байлаа. Ливерпул, Ювентус, Челсигийн апдейт өгдлээ шүү. Бид гурвын нүдээр. За тэгээд та бүхэн бас энэ хүртэл үзчихээвэл лайк, share, subscribe дараад биднийг дэмжээрэй. Бас комментоор яг энэ дугаар саяны буулантай холбоотой ч юм уу те хөлбөмбөг сонирхдаг хүмүүс байл өшөө юу нэмүүлмээр байна, өшөө юуны талаар яриулмаар байна ч юм уу те өшөө юуг хараад энэ дундуур яриад өгөөч гэсэн юмнууд байвал бид гурав чөлөөтэй санал хүсэлтэд хаваарай хэлгээж болно шүү. Хөлбөмбөг бас ер нь гурлаа хөлбөмбөгийг идэвхтэй үздэг шүү те. Яг тийм би бол тоглолт үздэг. Би бол Ливерпулээ бол идэвхтэй үзнэ. Тий. Гадуур нь бол нэг анхаарлаа. Тий. Яг би ер нь яг адилхан. Ювентус бол залтаа үзнэ. Тэгтээ бас нөгөө нэг айлыг тандах талаас тий. Тагнуулын яаж нэгэ тий. Харна. Тэгдээ яг дээрээс нь ер нь бол сериаг одоо л нэг хүмүүс их үзэхэ болцсон л байгаа болохоос шүү. Дээр үдэл бас номер 1 лиг байсан шүү дээ. 90 дом жуусаа дэлхийн 2000 оны ихэнх хавцаа бол тий. Марсанда Champions League дээр анх удаа нэг улсын 3 баг семи финалд гарч ирсэн. Тэрний дараа нэг англичууд нэг тэгээд хоёлаа тий. За ингээд манай дугаарыг үзсэн та бүхэндээ баярлалаа. Тэгээд дахин like, subscribe guys. Дараарай. Тий. Бодоо хуваалцаарай, саналаа хэлээрэй. 7 хоног болох хийж байгаа ч бид нар бас ингэ чадхатаараа мэдээлэл болоо. Тий, одоогор бол формулагийн талаар бол нэг юм байхгүй байна. Хөлбөмбөг бол байнга явж байгаа учраас одоо бас хөлбөмбөг бас жоохон хагас ер нь бол оруулж ирж ярина хаа. Энийг бас тэгээд бид гурийн өнцөөс гэдгээс хүмүүс ойлгоорой гэж хүсмээр байна. Хүн болгонд өөр өөрсдөө гэсэн харах өнцөг байгаа, харах одоо мэдэрсэн мэдрэмж байгаа. Тэр тэрийг тус тусдаа
ойлгоод бид өөрийн өнцөг юм байгаа шүү гэдэг ойлгоод. За яг хэлдгээр диваны эксперт. Диван дээр экспертүүд тийм учраас яг энэ чи бол мэрэгжлийн юм бол байхгүй. Өөрийнхөө бодлыг зөв буруу гэсэн бодлонцсон бүгд өөрийнх нь шүү тийм учраас ойлгоорой. Энэ хөтлөлцөнд баярлалаа та бүхэндээ. Манай 12 дахь дугаар 12 дахь дугаар энэ өндөрлөө гэж. За дараагийн дугаар хүртэл баяр та.